За хотын сүмийнхээ өглөөний мэнд. За нэцгүүд ирэх цаг болцсон юм байна өө. Та нарын царайг харахаар ирсэн. Өөрийнхөө царайг харахаар ирсэн. Пасторууд маань ирэхгүй бол ерөөсөө болохоо байцсан юм байна. За яах вэ? Тийм байдал нэг багхан шиг л богинохон үргэлжлээсээ билээ дээ. Тийм ээ? За би ч одоо юу унших гэдэг. Ромын 12-ийн 1-ийг гаргах гэсэн юм аа. 12 дугаар бүлгийн 1. Ийм дахтуу нараа Бурхны өрөвч сэтгэлээр та нараас хичээнгүйлэн хүсье. За нэг шинэ Библийн орчуулгаас уншиж байна. Өөрсдийн биеийг Бурханд тааламжтай амьд ариун дахил болгож өргөө. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн гэж хэлсэн байна. Энэ үеийн явдалд нийцэлгүй харин оюун санааныхаа шинтгэлээр өөрчлөгдөж байгтун. Тэгвэл Бурхны сайн тааламжид төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно гэж. Бид түүнийг мэдсээр байна. Тэр өөрийгөө ч гэсэн харамгүйгээр бидэрт мэдүүлэхийг зорж хүсэж бас ажиллаж байна. Хэрвээ тэр өөрийгөө мэдүүлээгүй байсан бол бид үнэхээр өөрөө өөрсдийгөө сөнөх боломжтой. Хүн төрлөختнөөс Бурхны эцэг өөрийнхөө сайн сайхныг авах юм бол өөрийгөө татгал юм бол хүн төрлөختн зүгээр л өөрөө өөрсдийгөө сөнөө. Яг тэнд Бурхангүйгээр орших тийм орон зай гэж байхгүй. Харин Бурхангүй юм шиг аяглаж аашилж аяглаж байгаа нь тэднийг өөрсдийг нь муухаг болгож байгаа. Бид ч гэсэн нэгэн цагт бас хаяада Бурхангүй юм шиг аашлах тийм үеуд бас байсан. Харин тийм цаг байхгүй. Заримдаа Христ итгэсний дараагаар ч гэсэн Бурхан хизээч энэ асуудлыг шийдэхгүй юм шиг. Энэ нь Бурханаас ч агуу асуудал юм шиг. Эсвэл энэ их асуудал, энэ их ээдрийг хинч тайлж чадахгүй гэсэн иймэрхүү одоо илэрхийллийг хүмүүс гаргадаг байж. Яаж гаргадаггүй гэхээр залбирахгүй, Бурханд найдахгүй, түүнд итгэхгүй, түүний үгээс түүнийг өөрийг нь эрэлхийлэхгүй, хайхчгүй. Би энэ зовлондоо ингээл зовъё. Хэн нэгнээс болсон байж болно. Гэхдээ ямар ч өнөөдрийн энэ юмсыг харахгүй байхыг л өөртөө зөвшөөрж байна гэдэг. Харлган байдлыг өөртөө хүлээн зөвшөөрж байна гэдэг. Мөн идэхээс цааргалж, найдахаас хаширж байна гэдэг бол Бурханыг эсэргүүцэж тэрсэлж байгаатай агаар нэгэн. Ромын 12:1-2 дээр хэлэхдээ юу сайн юм бэ гэдгийг хэлж байна. Түүний тааллыг юу зөвхт вэ гэдгийг олгохтой гэж, хайхтой гэж. Тэгээ энд Паул өөрөө гуйж байгаа юм л да. Хичээнгүлэн гуйаа. Та нараас хичээнгүлэн гуй. Өөрсдийнхөө биеийг Бурхан тааламжтай амьд ариун дахид болгож өргөөч. Энэ өөрийгөө түүнд зүгээр зориулаач л гэсэн утгатай. Бид нар жоохон өөрсдийгөө ариун болгоцгоол, жоохон аривнайлж энэ дээр Бурханд өргөх боломжгүй. Хамаг сайн зан чанаруудаа бүр ингээл хөвшүүлээ, зуршил болгоод ч Бурхан таалагдах боломжгүй гэдгийг бид нар мэднэ. Дээр нь нэмээд хаанчлын сайн мэдээг сонсож байгаа бидний хувьд бол түүнд таалагдах гэж чармайж чардах бол үнэхээр бүтчихгүй арга юм. Энэ бидний хуучин хүний хийдэг ажил, хуучин Христч амьдралын хэм маяг байгаа. Тэгвэл Бурханд өөрийгөө өргөж зориулна гэдэг бол энэ нь та нарын сүнслэг мөргөл юм а гэж. Зөвхөн бүтэнсэ өдрийн магтаал, бүтэнсэ өдрийн залбирал, бүтэнсэ өдрийн үг сургаал бидний хувьд бол хязгаарлагдмал мөргөл, өргөл, хүндэтгэл биш байхаа болсоо гэж найдаж байгаа. Бид 7 хоногийн турш ямарваа нэгэн хэмжээгээр л Бурханд өөрийгөө зориулж, харуулж амьдардаг. Сайн муу, сайхан муухай бүгдийг яг л түүний өмнө ичих зүйл, түүнээс нүүр бууруулах зүйл бидэрт байхгүй. Бүх зүйл түүний өмнө ил. Угаасаа ч ил байсан. Одоо ч гэсэн ил. Цаашдаа ч ил байна. Юу ч бид нар нууж чадахгүй, юу ч бид нар болж чадахгүй, юунаас бид нар бултаж чадахгүй. Тийм нь учраас сүнс ба үннээр ирнэ гэдэг, сүнс ба үннээр бас түүний өмнө хүндэл мөргөл өргөнө гэдэг бол байгаагаа даваад ирхийг хэлж байгаа. Яадаг ч гэсэн та энд ирээд, та бид нар энд ирээд
энэ бурхандаа нүүр тулан уулзаж, түүнийг сонсож, түнд өөрийгөө зориулах үүнийг цэрэг хүн дугаа адил хийх заримдаа шаардлага гардаг байж. Тэгэхээр бидний мэдрэмжээс үл шалтгаалan, бидний өнгөрсөн 7 хоногт юу тохиолдсноос үл шалтгаалan та бид энд ирсэн байна гэдэг бол та бид болж байна гэсэн. Сайн байна гэж би хэлмээр байна. Бас бид өөрсдөө сайн гэж үнэлэх хэрэгтэй. Болж байна. Энэ мэдчлэн урагшлах болно. 1 алхам, 2 алхам, 3 алхамуудыг хийх болно. Өдөр түүний юм тусцгаая. Үнийг өдөр магтцгаая. Бурхан эцэг тань талархъя. Та үнэхээр эргэж буцдаг байсан бол бид өнөөдөр энэ хүн төрлөختөө ингэж орших уу? Үгүй юм а. Та хүн шиг биш юм. Та бурхан юм. Та бас төгс төгөлдөр таны дээд эрх мэдэл ажиллаж байна. Та өөрөө бурхан учраас таны ажиллагаанууд, таны юмс, таны төлөвлөгөө, таны үг ажиллаа хийж байна. Өнөөдөр өнөө өгдөх хотын сүм таны өмнө зогсож байна. Бид ч гэсэн танаар өөрчлөгдөж, таны үг миний дотор орж, таны хүүгийн дүр төрхөөр өөрчлөгдөж байгаа бол бид бас тань шиг тэр төвчээр, тэр итгэл, тэр тууштай байдлыг бид нар бас өөртөө шингээж байна. Энэ бүгд нь бидний дотроос харагдаг. Та хараач. Та дотроос нь гаргаж аваач. Бидний мэдрэмжүүд, сэтгэлийн хөдөлгөөнүүд ямар байх нь хамаагүй. Оюун ухаанч бидний эсрэг юм ярьж болно. Үгүйсэхгүй. Харин бидний сүнс, бидний зүрх сэтгэл, бидний дотоод мөн чанар тань шиг юм аа. Таны хүүгийн дүр төрхөөр өөрчлөж байгаа учраас бид зогсож чадаж байна. Таны оршихуйд бид нар зогсож чадаж байна. Тэр нэгүсийг та бидэд өгсөн юм аа. Тэр нэгүсэд тань биднийг зоригжуулж байна. Бид ямар ч хаалтгүйгээр таны өмнө байна. Таны оршихуйд оръё. Ариун сүнс та бидний удирдаач. Танд хүндэт хийгээд магтаад ургий. Энэ сайхан үедээ магтаж хэлээгүй. Ямар ч үед, ямар ч нөхцөлд Бурханд таадамжид анхлын мөргөөж та тушааж байна. Таны тушаадыг биелүүлэхэд бид бэлэн. Таны тушаадыг бид биелүүлэх болно. Бүх зүрх, бүх хүч, бүх сүнс, бүх оюун бодлороо, бүх бие махбодороо зэн. Танд магтаал хүндэт мөргөдийг өргөё. Халелуя. Ikechega machide. Oreke. Iboha. Ini hanogda tasa. Ini bamba. Ini avdingeve. Ini bigdetyo. Ini kuch badoch eteng. Ini kuch badoch eteng. Ini kuch badoch eteng. Itan hata. Ini kuch badoch eteng. Ini kuch badoch eteng. Ini kuch badoch eteng. Itan hata. Миний аврагч гэж миний бурхан миний ханагдах газар миний бамбай миний аврагын миний бэгтэлтён миний хүч болох эцэг миний хүч болох эцэг миний хүч болох эцэг би танд хайртай Миний хүч болох эцэг би танд хайртай. Этэрэ зорич орэмэн читэкэ орэмэш яач орикицэ миний бурхан миний харагдах газар миний амбай миний аврагын Миний хүч болох эцэг Миний хүч болох эцэг Миний хүч болох эцэг би танд хайртай миний хүч болох эцэг бидний хүч болох эцэг Та юм эцэг зөвхөн та юм хүч болох эцэг
Би танд хайртай. Оо, миний хүч болоо. Миний хүч болоо. Эцэг. Миний хүч болоо. Эцэг. Би танд хайртай. Яг ийм үеүүдэд, яг ийм өдрүүдэд бидний амнаас миний хүч болох эзэн гэж энэ үг гарах ёстой. Яг гарах ёстой. Ора башитера корамаша. Ора беребеш. Та дотроо хязгаартуудыг мэдэрч байна уу? Ядагдаад байгаа юм шиг санагдаж байна уу? Өөрийгөө цөмөлмөр байна уу? Тэгвэл та дуугаа өндөрсөг. Та яг өөрийгөө хүчил түүний өмнө авчир. Миний хүч хэл. Миний сул дорой байдал зай гэж хэл. Оо, түүний өмнө авчир. Зоригтойгоор ир. Ямар ч хаалт, ямар ч хязгаарлалт байхгүй. Ямар ч сул дорой байдлууд, ямар ч сул дорой мэдрэмжүүд, ямар ч тэрслүүд оршиж чадахгүй. Оо, реберебеши тэрэнсандар. Оо, реберебеши юу? Нөхцөл байдал ямар ч байсан хамаагүй. Сайн хийгээд цаар байсан ч хамаагүй. Бид тулаанд орсон. Бид түүний өмнө байна. Юу ч бидний тогсоож чадхаасаа өнгөрсөн. Бидний дарахад оролдог л дээ. Бид илүү гарч ирэх болно. Бидний хүлэхэд оролдог л дээ. Бид тас татаж гарч ирэх болно. Бидний нухшид дарах гэж оролдог л дээ. Бид нар татан орох болно. Бид нар цүмдэх болно. Бидний оюун болон бидний гэршээтэй байх гэж оролдог л дээ. Бид чамайг сүнсэд дахиж гэж тушаа болно. Оо, оюун бодлоо, сэтгэлийн мэдрэмжүүдээ сүнсэн дахирд. Түүний сүнсэн дахирд. Юунд чи дотроо үүмэрэн самуурн вэ? Түүний магт. Би махадаа бүх хязгаарлалт. Таны дуу хоолой чинь гарахгүй байна уу? Гар гэж би тушааж байна. Бурханы чирүүгээ хашгир. Сүнс чи дотроос чинь орж байна. Юу тэрний хүлэн вэ? Рабаштерасан. Оо, рекирамашандараа кэлдэрбэшитэр. Оо, реке. Миний хүч болох. Бидний хүч болох эзэн. Оо, бид танд хайртай. Бид таны танд. Оо, рекирамашандараа корамашандараа. Үргэлжлүүлцгээе. Аялгаа явна. Харин би таныг яг өөрөөрөө байхыг хүсэж байна. Яг Бурхны өмнө та байна. Угаасаа чи ийм байгаа. Бид л ачи янз бүрийн мэдрэмжүүдэд хөтлөгдөж, янз янзын бодлуудаас болоод хэн намайг юу гэж бодож байгаа бол би ямар шүү байгаа бол бид ер нь ямар шүү байгаа бол бид яасан чөөхүүдээ ч юм уу. Эсвэл өнгөрсөн 7 хоног би чи юу боллоо? Миний амьдрал юу боллоо доо? Би олигтойгоч Библийг уншаагүй, олигтойгоч Бурхантай харьцаагүй, олигтойгоч залбираагүй. Би чи ханчлалын сайн мэдээний талаар юу бодлоо доо? Түүний үг сургаалыг би хэрхэн яаж тунгааж бодов гэж битгий одоо бодоод бай. Өөрийгөө бүү ялал. Хэрэг та урагшлахыг хүсэж байгаа бол өнгөрсөн бүхнийг хаяхал ёстой. Хэрэг өнгөрсөн болгоноон та ингэж л авчирж ирээд ивэл та урагшлах боломж байх. Улмал та өөрийгөө хязгаарлаж байна. Энэ та яах гэж ирсэн юм бэ? Зорилгоо биелүүл. Энд түүнтэй нүүр тулан уулзах гэж ирсэн бол, түүнийг сонсох гэж ирсэн бол
бас түүний өмнө өөрийгөө авчрах гэж ирсэн бол та ирсэн бай. Бүх хүч чадал, бүх оюун бодол, бүх бие махбод, бүх сүнсээрээ түүний өмнө бид энд ирэх ёстой. Нөхцөл байдлаас шалтгаалж амьдрдаг бол бид юун хаанчлалын тухай бодох вэ? Харин ч нөхцөл байдлуудыг өөрчлөх гэж энэ зогсож байгаа биш үү? Нөхцөл байдлуудыг түүний үгээр засаж залруулж зэгслэх гэж бид нар энд ирж байгаа биш үү? Сэтгэлүүдийг хязгаарлаж, зэгцэлж, сэтгэлүүдийг барьж, бодлуудыг бас барьж, зэгцэлж залруулах гэж энд бид ирсэн биш үү? Заач тануудаач мэдүүлээч. Яг үнэ. Хинж хизээж орлохгүй. Та хинжээж хинтээж харьцуулагдашгүй. Та бол цорын ганц. Тань талархъя.
Бидний эцэг та хүндлэгдэх болтугай. Бидний Есүс Христос сүмийн тэргүүн та хүндлэгдэх болтугай. Төгсдөг өндөр туслагч ариун сүнс хүч чадал минь та хүндлэгдэх болтугай. Амен. Амен. Халелуя. Шоцгой үдээ. За тэнхээгээ баран хашгирсан чинь хоолоо жоохон сөөх аястай байна уу юу? Бид Бурхныг сайн гэж мэднэ тийм ээ. Сайн намсан хүн байна уу ер нь? Ичээс. Энэ хиллэг биш шүү дээ уг нь. Нэг хиллэг болтлоо бидний амьдрал бүр нэг заваарсан ороод ирсэн. Бурхан бол сайн. Ичээс. Иймэрхүү сайн байж болохгүй. Сайныг намсан шиг амсах хэрэгтэй бид нэр. Хэрвээ та амсч үзээгүй гэж шудраг сайн байна. Амсаарай та. Амсаар ирсэн бол амссан юм шиг дурууд яасан. Тийм ээ? Тийм, Бурхан бол сайн юм. Бурханы сайн гэдгийг бид нар мэднэ. Тэр сайн биш байсан бол бид яаж сайн байж чадах вэ? Сайнны тухай ойлголт чадах. Гэхдээ энэ бол зөвхөн мэдлэг байгаасаа гэж бид нар хүсэхгүй байна. Энэ бидний амьдрал байгаасаа. Түүний сайн нь бидний амьдралаас ил болоосаа гэж бид нар хүсэж байна. Зүрх итгэлээр дүүрэн байхад оюун санаанд эргэлзэх зай бидэнд гарах боломжгүй юм аа. Би өнгөрсөн 7 хоногт бодогдсон хөвөрсөн бодлуудаас эхлээд хуваалцъя. Тэгээд дараад нь өгрөөгөө бүгдээр орцгоё. Өнгөрсөн 7 хоногт бол миний хувьд бас бидний хувьд бас зөндөө олон зүйлс бас бидний бодолд бас байсан байгааг найдаж байна. Таны оюун санаа сайхан ажилласан байхаа гэж бодож байна. Бид нар 7 хоногийн дундуур ер нь боддгийн шүү дээ. Ер нь хүн боддгийн байлээ шүү дээ. Дандаа мэдрээл тэгэл одоо байдгүй юм байлээ. Боддгийн байлээ. Оюун санаа сайхан ажиллана. Тэгээд тэр үед юу болвоо гэхээр миний хувьд зүрх итгэлээр дүүрэн байхад оюун санаанд эргэлзээ байх ёсгүй юм байна. Энэ нь яг зөв ажиллагаа юм байна. Зүрх итгэлээр дүүрэн байхад оюун санаа самуурч байвал энэ юм янзлагдах ёстойг шинж тэмдэг гэсэн. Оюун санаа үүмрэл, жигтэйх юм бодоо, сандраал, твдэл, бачимдаад байвал энэ нэг юм байна гэсэн. Нэг юм болохгүй байна гэсэн. Зүрх нь итгэлээр дутмагшихад оюун санаа эргэлзэж эхэлдэг гэж уг нь энэ зөв дараал. Зүрх итгэлээр дутмагшаад итгэл үнэхээр байхгүй байгаад итгэл байгаа эсхийг мэдэхгүй мэдрэхэ болоод оюун санаа самуурж эхэлнэ. Гэтэл энэ тайван байхад, энэ сүнс дүүрэн байхад, түүний үг байхад оюун санаа самуурна гэдэг бол эмчлэгдэх боломжтой гэсэн үг л дээ. Гэтэл засагдах хэрэгтэй байна гэсэн. Үгийг хүлээн авахгүй байх мөн оюун санаагаар удирдуулах үед хүчгүүдэж эхэлдэг байх нэ гэж. Гол одоо нөхцөл нь өвчин үүсэх гол шалтгаан гэж байна шүү дээ. Тэр нь тэр байна. Зүрхэнд итгэл дундрах гол нөхцөл нь үгийг хүлээн авахгүй байх нь нэг том шалтгаан. Энэ бол хамгийн том шалтгаан. Ийм болохоор л оюун санаагаар удирдуулах үед л хүчгүүдэж эхэлнэ гэсэн. Яг л сүнс зүрх оюун санааг удирдах чадахгүй байна гэсэн. Удирдах тийм тэнхэл алга байна, хүч алга байна, үг алга байна гэсэн. Тийм учраас бид нар энд хурж ирээ зогсохдоо замдаа магтахад үнэхээр хүнд байдаг. Гэхдээ ийм одоо удаан үргэлжлэх ёсгүй. Ёсгүй гэж хэлмээр байна. Ийм юм удаан үргэлжлэх ёсгүй. Бид нар юу ч туулсан байж болно. Бидний өнгөрсөн амьдрал тэгээ өнгөрсөн 7 хоногт юу ч тохиолдсон байж болно. Тэр нь өнөөдөр өглөө гарч ирээд өөрийгөө зориулахад саад болж байвал энэ байж болохгүй асуудал гэсэн. Яг урд нь байсаар ирсэн байна. Яг зөвшөөрье. Бурхны нэгөөсөлд ор зөвшөөрье. Одоо бид нар өөрсдөө ийм байж болохгүй гэдгээ тогтоох хэрэгтэй гэсэн. Гэтэл биднийг нэг хахир ядуу нэг ийм амар чулуурхыг болгож юм бишээ. Бид нарыг яг боолдлыг гэж ярьд юм да. Ийм зоригтой, хүчтэй, тууштай, зогссон шиг зогсно, байх газараа байсан шиг байх тухай ярьж байгаа. Харин эсэргээрээ шалчганаал, ингээд уяраал, туниал, мэдрэмжийнхаа дагуу хөтлөгдөд байх юм бол Бурхан энэ хүнтэй ажиллах боломжгүй болж хуурж яана гэсэн. Тэгээд болж байгаа нөхцөл байдал оюун бодолд орсон юмсаараа удирдуулаад энд ингээд зогсооч байгаа юм шиг, ирсэн юм шиг, ирээгүй юм шиг би энд байгаа мөрнө сэтгэл нь тэнд байх юм бол яаж яг одоо цаг дээр Бурхан тантай бид нартай ажиллах вэ? Боломжгүй болчихно. Яг хүн бид нар бие бинийгээ алгадаад хөөе сэрээчээр алгадаг бол Бурхан нэг хатгаж алгадах гэж орж ирэхгүй.
Тийм жижиг юмар ч хөөцөлдөхгүй. Зүгээр таныг тийм бай гэд хэлэхэд тэр үг нь бол хангалттай байна. Бид юмсыг хэрхэн боддог шигээд өөрчлөгдөнө. Тийм үү? Би өөрийгөө царай муутай гэх юм бол тэгэл царай муутай юм шигэд амьдрнаа л гэсэн. Би царайлаг гэх юм бол тэгэл царайлаг л амьдрах ба. Би бол үзэсгэлэнтэй гэж өөрийгөө үнэлж харж амьдарч тэгж боддог бол би үзэсгэлэнтэй байдлаар өөрийгөө тээж авч явна гэсэн. Эсвэл би сул дорой би юу ч чадахгүй би бол өстө өмхий гахаа гэх юм бол бид нар өмхий гахаа шиг би өөрсдөө авч явна гэсэн. Тийм үг хэлэх болно, тийм хандлагч гаргана. Тийм ч амьдралын тийм төвшөнд очиж амьдрна гэсэн. Тийм ч учраас л биднийг л наад бодлынхаа голдрыг цэгцлээч юуг яаж бодох вэ гэдэг арга замуудыг биднэрт оюун санаагаа шинчлэн байран өөрчлөгдөхтөн гэдэг үг чинь энд яваад байгаа. Тэгэхээр бид оюун санааг маш сайн зүйлүүд дээр маш сайн боддог байхад дасгалжуулах хэрэгтэй болчиход байна. Муу юмыг бодохдоо бид нар бол гаруун цай, мэрэгжлийн эксперт хинээс заалахгүй хөгжүүлнэ, хэдэн салаа утгаар нь хөгжүүлнэ. Энэ дээр баг доктор, доцент юм хамгаалсан байна. Тэгвэл сайн бодлууд дээр өөрийгөө болон өрөөлийг хийгээд ертөнцийг юмсыг яаж Бурхны илчилсэн харуулж хийлж илэрхийлж байгаагийн дагуу бодох вэ гэдэг дээр бид нэр өөрсдөө одоо нөгөөд ш илүү бүр сурамгай болох хэрэгтэй болчихно. Мэдээж та бүгд ихэлсэн байгаа, явж байгаа. Энэ дээр улам бүр хичээлэх, дадлагжих, секцэндээ явах хэрэгтэй байна. Секцийг тасалгүйгээр секцэндээ дугуйландаа явах хэрэгтэй байна. Боддог секцэндээ. Тэгэхээр бид юмсыг хэрхэн боддог шигээд өөрчлөгдөнө. За өөрийгөө юу гэж боддгийг тэр шиг бид өөрчлөгдөж амьдрна. Өрөөлийг бас юу гэж боддгийг. Яг зөвч байж болно, бурууч байж болно. Тэгтэл тэрний дагуу реакц үзүүлж яддаг гэсэн. За энэ бол мэдээж энгийн юм. Сүнс бидэнд бодох голдрол өгнө гэж. За ширвэр бид нар сүнсээр өдөрдүүлдэг. Сүнсэнд үг байгаа бол түүний үг байгаа бол бодох зам, жим, аргачлалуудыг, гаргалгаануудыг сүнс бидэнд илэрхийлж өгнө гэсэн. За ингээд сүнс гэхээр ингээд нисээ явчихнаа гэсэн. Сүнс гэдэг ерөөсөө нисэх юм байхгүй. Бид нар сүнсээ чагнаж чадна. За хамгийн энгийн жишээ хэлээ л та. Түүний өгөгдсөн үг, хэлэгдсэн үг байна. Одоо ингээд семинарын дундуур, за сургаалын дундуур танд үг хэлэгддэг. Нэг зүйлийг ойлгож авдаг. За тэр чинь таны зүрх рүү чинь орж ирж байна гэсэн. Зүрх сүнс рүү чинь орж ирж байгаа учраас л тэр үг таныг одоо дараа нь маргааш нөгөөдөр таныг өөрчлөх гэж ажиллана гэсэн. Таны дотор гүн бат суурлагдсан байхын тулд тэр тань дээр ажиллана гэсэн. Тэр үгийг та бид одоо барьж аваад бодно. Энэ юу гэж утгатай үг байсан бэ? Надад яах гэж ирсэн болоо? Би энэ үгийг яагаад ойлгочих вэ? Би ойлгоод яах гэсэн юм бол ингэ бодож эхлэв гэсэн. Тэгээд өөртөө ямар хэрэгтэй байгааг тэр үгийг таньж эхлэнэ гэсэн. Ингээд тэр үг ойлгосон тэр жижиг нэг ойлголт та биднийг өөрчлөхөд энэ нэг бодох процессыг мань өөрчилж эхэлж байгаа гэсэн. Ингээд бодох процессыг өөрчилсөн учраас бид өөрсдийгөө сүнсний илэрхийлж сүнсэнд өгөгдсөн үгийн дагуу бид өөрсдийгөө харж эхэлж байна гэсэн. Тэгэхээр ийм энгийн байна. Энд дээдрээ тийм байх болчихно. Тэр голдрын дагуу боддог бол бид өөрчлөгдөж эхэлнэ. За бодол өөрчлөгдөхөөр арга замууд бас өөрчлөгдөнө гэсэн. Урд нь юмсыг ингээд хийдэг байсан бол бидний бодол өөрчлөгдөнгүүд сүнс нь өгөгдсөн үгийн дагуу бодол өөрчлөгдөхөөр арга замууд нь өөр болж эхэлж байна гэсэн. Заримдаа хүмүүс гайхаа чи яаж энийг ингэж хийгээд байгаа юм бэ? Наад чи ингээ харахаар ерөөс бүтэхгүй юм шиг харагдаж байна гэсэн. Гэтэл та яасан байх нь вэ? Сүнсэнд өгөгдсөн үгээр хөтлөөсөн байх нь шүү. Тэгээд тэр үгээр бодсон байх нь. Тэгээд тэр арга замуудаар хийж гүйцэтгсэн байна. Магадгүй харахад дэндүү хожигдсон юм шиг эсвэл нэг оройхон гараад ширүүхэн дайрцсан юм шиг нийгэм биднийг хүлээж авч магадгүй. Та бол одоо сурна гэж юу? Чи бидний сурах нас мас гэдэг чи одоо тэгээд хизээ байдаг үлээ дээ. Гэлж ил ярина. Тэгэл та яасан байх нь? Одоо сурж яах нь шүү дээ. Яг дэлхийн тогтсон систем бидэрт нөлөөлөхөөр болж байна гэсэн. Заавал тэр системээр амьдрах шаардлагагүй гэдгийг ариунсаас бид нар илэрхийлсэн. Тэгээд түүний сүнс биднийг чөлөөсөн байгаа. Тэгэхээр бидний бодолж гисэн дэлхийн системээс өөрөөр бодох боломжтой гэсэн. Заавал нэг дэлхийн ингэж бодож байна. Тэгвэл би заавал ингэж бодно гэсэн ийм хэм маяг тийм стил загварын тухай биш байхгүй. Угаасаа л дээрээс ирж байгаа арга замууд нь эндхийнхээс өөр болчиход байгаа. Зарим хүмүүст бол итгэгчнэр залуучуудад ялангуяа тиймэрхүү сургаал их явдаг байхгүй.
Дэлхий ингэж хийж байна уу? Иесус чиний оронд байсан бол яах байсан бэ? Англи үг байгаа шүү. Юу гэдэг вэ? Уг нь юм стил. Дэлхий ингэж байна уу? Тэгвэл чи өвлийн хүйтэнд цагдаа нарт чацарга нь халааж өг. Хүмүүс юу ч хийхгүй байгаа сте. Тэгвэл чацарга нь халааж өг. Одоо чацарганы чинь хинч халааж штэ. Хинч халаагаад угаас өгöd лээ. Нийгэм ерөөс ингээл бие биендээ өгөхгүй байна. Мянган бэлгийн аян. Нийгэм хүмүүс бэлэг өгөхгүй байна. Бид бүгдээрээ бэлэг өгцөө. Ингээд зүгээр яг өөр байх гэдэг байна. Өөр байх тухай ерөөсөө биш. Өөрчлөгдсөн хүмүүсийн амьдралын хэмээгийн тухай ярьж байгаа болохоос биш. Зүгээр нэг өөр байх гал, өөр стилтэй, өөр имижтэй, эсвэл ялгарх гал, ондоосох гал тийм юм ерөөсөө биш. Тийм юм байна лээ. Тэгэхээр харин Бурхныг хүн шигээ томьёолж бодохгүй нэ за зүрх би ирсэн тийм ээ. Түүнд хүн шиг дараалал хэрэггүй гэж. Тэр бодоол, тэгээ шийдээл, тэгээ хийдэг ийм дараалал Бурханд байдаггүй гэсэн. Бурхны бүх юм зэрэг явагдчихэдэг гэсэн. Тэрүүгээрээ л одоо хизээж тайлбарлагдчихгүй юм. Тэр өөрөө тэгж л ажилтдаг. Харин бидний хувьд арай өөр байх нь. Бодох хэрэгтэй байх нь, тэгээ шийдэх хэрэгтэй байх нь, тэгээд үйлдэлсэн байх. Бурхны зэрэг явагдчихэдэг. Тэгээ цаашид яаж амьдрахаа одоо бид нэр тодорхойлох ёстой байх. Ер нь бид өөрсдөө цаашид бид яаж амьдрах вэ хаяа боддог тийм ээ. За манай гэр бүл юу цаашдаа яах вэ? Эсвэл би одоо цаашдаа юу яах вэ? Тэгвэл одоо бид бодох хэрэгтэй. Хагас зүрхтэй, эмтэрсэн, шархалсан, гудчихсан зүрхтэй явах уу? Ямар ч үггүй явах уу? Эсвэл итгэлээр дурн, найдвараар арвин, хайраар баян байх уу гэдгийг бид нар шийдэх хэрэгтэй гэсэн. Нэг харамсалтай юм болохоор итгэлээр дүүрэн амьдрах, найдвараар баян арвин байх, хайраар амьдрах гэхээр бидэрт нөгөө юм ярих гэж л буудагт хамгийн проблем оршиж байгаа. Хамгийн гажууд үүсэж байгаа. Нөгөө л хайр. Би одоо Иесус Христэд итгэсэн амьдралыг тоолох юм бол 16 7 жил байх шиг 13 наснаас эхэлсэн гэдэг чинь юу вэ? Тийм ээ. Хийж болсон юм. Тэгэхээр тэр 13 наснаас эхлүүлээд би хайр гэдэг юм сонссон, итгэл гэдэг юм сонссон, найдвар гэдэг юм сонссон. Одоо 39 нас хүрлээ. Нөгөө л хайр бай, нөгөө л найдвар, нөгөө л итгэл. Энэ хизээ нөгөө тэг хэлбэр олох юм болоо. Хайраар амьдрил гэдэг би одоо яг амьдраад байгаа юм уу? Амьдрах гээд байгаа юм уу? Амьдраад яваад байгаа юм уу? Бүүм гэж гисэн ийм сэтгэлгээл биднийг хүлэх гээд байна. Тэгэхээр би бинийгээ хайрлага гэхээр нөгөө нэг л хайрыг ойлгодог нөгөө бодлын тогтцсон хэм маяг биднийг эзэлж болохгүй өнөөдөр. Хэрвээ ахаал тэрэндээ та өөрийгөө биднийг өөрсдөө уярах юм бол тэгэл ахаал тэрэндээ гацх бол тэгэл хөдөлж чадахгүй. Тэгэхээр бид нар энийг хэрвээ өөрөөр ойлгохыг хүсэж байгаа бол өөрөөр ойлгоё гэсэн тийм хүчин чармаал биднээс өөрөө ирэхгүй гарах учиртай. Хүмүүс хоорондоо холбоостой байдаг. Холбоосууд харилцаа хийгээд итгэлцэл зүрхний хандлагууд дээр оршиж байдаг. Хэрв хамтдаа альбааг дуусхийг гүйцэлдүүлээл гэж байгаа бол зам таарлах бүхий л бэрхшээлийг даван гарах заавал шаардлагатай гэсэн. Энд эргэж буцах юм байхгүй гэсэн. Энэ гэр бүлийн хосуудын хувьд ч адилхан бас нэгэн гэр бүл болсон хотын сүмийнхний хувьд ч гэсэн яг адилхан. Хамт явъя л гэсэн бол хамт явах хэрэгтэй гэсэн. Филипп пастор бол баян энийг бол лекцэндээ хэлдэг шүү дээ. Битгий ард үлдээ чи. Хамт гарч ирээ чи. Хамт байл та. Хойно очиод би байгаа шүү гэдэггүй хамт нэг шугам дээр гараад хамт зэр өршил манаа гэж. Нөгөө 300 дайчдыг харахаар яг зэрэг хөдөлдөг юм байлаа шүү дээ. 300 Спартаныг харахаар. Тэгэл команд Леонидас нь команд өгсөн чинь бүгдээрээ ахаал гээл. Дахиад команд өгöd гэх. Хамгийн гол нь олуулаа байж байгаа зэрэг хөдлөхөөр л асар их хүч гарч иж байгаа юм л та. Тэгэл нэг нь хойшоо болоод нэг нь самуураад эсвэл нөгөө танихаар хин дуурч Леонидас уу нөгөө хин Бартос нөр хин дуурч юу гэл ингээл юм бодохгүй байгаа хөөх тийч. Цэргийн дарга бол нэг л байгаа. Тэр нэг л тушаад өгнө. Нэг л тушаад өгөхөд би юу хийхээ сайн мэднэ. Уршаа нэг алхам. Бамбаага төлхөөл. Тэгээд эд чинь амар сөхөөл. Тэр нэг амар хүнд бамбаа гэж сөхөөл. Тэнгүүт лайснууд нүсрээл. Уг нь эмфасайз өндөртэй. Хэтрүүд аяг ихтэй. Тэгтэл
нэг хүн шиг байх 300 цэргийн тухай өгүүлдэг. Тэр хамт явъя гэж бодоод бид нар хамт байх хэрэгтэй. Хамт залбирая гэвэл хамт залбирах хэрэгтэй. Хамт түлхье гэвэл хамт түлхэх хэрэгтэй. Хамт ирсэн байя гэвэл хамт ирсэн байя л гэсэн. Өөр нэг юм нэг салаа утга юм байхгүй гэсэн. За тэгэхээр хамт байх, нэг байх тухай жижигхэн бодлын байсан. За бурхантай холбогд хэдий та түүнийг хүлээн авсан ч бас дахин холбогдоо. Зарим хүн гэрэлсэн чим шиг гэрэлсэл юм чинь боллоогийн хандлага сэтгэл ханамжтай явдаг гэсэн. Тэгэхээр энэ хангалтгүй санагдсан надад. Хамтдаа хурмаа хийлээ. За ингээ нэг болчлоо. Ерөнхийдөө утга бол нэг боллоо л гэсэн үг л дээ. Гэхдээ яг тэр өдрөөс эхлүүлээд үргэлж холбогдох. Заяа. Үргэлжил нэг байх. Үргэлжил нэг болох процесс уг нь өрнөж явах хэрэгтэй байхгүй. Гэтэл гэрлэнгүүтэл за одоо намайг хайр, одоо би чамайг хайрна ингээд явчихна. Энэ нэг тийм нэг зүгээр нэг дүрм журам шиг. Гэтэл хоёр талаас юу гэхээр өшөө бүр яаж холбогдох вэ? Өөр яаж холбогдох вэ? Өөр зүр сэтгэлтэй чинь би яаж холбогдох вэ гэдгийг өөртөөсөө гаргах хэрэгтэй. Энэ бол алжид байгаа байхгүй. Тэгэхгүй энэ намайг ойлгох ёстой, тэр намайг ойлгох ёстой гэдэг ингээл яхигаал ялчигаал суучих юм бол энд яг ямар ч холбоос явагдахгүй байна. Зүгээр л нэг гэрлэлтийн баталгаа гэрэлсэн үнэн. Тэгээ тэрнээс хойш юу болов? Юу ч болоогүй. Дараад нь хүүхдүүд бий болдог. Хүүхдүүд ч гэсэн хэдийн мах цусны тасархай боловч салангад байх тохиолдол их байна. Тэгээ тэрийг ээж аав нар эвцээд тэрэндээ нэг дулдуудахтаа биеийн төрүүлэхээс ухааны төрүүлэх биш те гэсэн юм хэллэг гарсан. Үгүй юм. Ээж аав нар хүүхдүүдтэй холбогдох хэрэгтэй. Хүүхдүүд ч гэсэн ээж аав нартайгаа холбогдох хэрэгтэй байна. Энэ холбоос бол маш нарийн юм байна. Энэ бол нэгдмэл байдлын тухай гэж. Энэ хин хинэн хөдөлмөрлөх тухай. Энэ надтай хайртай юм чи, энэ надтай гэрсэн юм чи, энэ хайрцдаг юм. Би хайстай биш, хандлага ерөөсөө биш. Энэ бол хөдөлмөр байх шээ. Тэр мэдээж хөдөлмөрлж яан ажиллаж байгаа гэдэг бол мэдээж хэцүү байна гэсэн. Бэрхшээлтэй байна гэсэн. Тэгэхээр бэрхшээлийг яах ёстой? Давах ёстой байх юм. За амар багш, ардын багш стилээр ярьж байгаа. Тэгэхээр бурхантай холбогдоод бид нар Иесус Христэд итгэнгүүтээ тэгээд сэтгэл ханчдаг байхгүй хамгийн гол гай. Тэгэл сэтгэл ханчдаг. За бүх өрөөлүүд нь минийх юм байл, бүх амлалтууд нь минийх юм байл, би бол тасарцсан юм байна. Уучлаарай. Та тэр амлалтууд хүрэхийн тулд, тэр өрөөлүүдийг авахын тулд, тэр үгийнхэн дагуу байхын тулд, хаанчлалыг нь хүлээж авч хаанч дотор нь амьдрахын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй. Ажиллах хэрэгтэй. Гэхдээ юу гэсэн үг юм бэ? Чи нэгүсэл мэгүсэл чи үнгүй юм хам өгсөн юм биш үү? Тэр мэрэгүүр нь явах юм биш үү? Нэгүсэл гээд нэг чагтайгаар хичээгээд ингээд зовоод байх юм чи тэр тухай биш үү? Аврал үнэндээ бид нарыг ямар ч хөлсгүйгээр өгсөн л дөө. Юу ч төлөөгүй л дээ, төлөхгүй л дээ. Харин бурхантай засагдаг тухай ярьж байгаа бол, бурхантай хамт хаанчдаг тухай бодож байгаа бол, ялгуулсан итгэгчийн амьдралыг гүйцээ дуусгая гэж байгаа бол өөр нөхцөл яригдчих байгаа байхгүй. Зарим нэг хамгийн дуртай юмнасаа бид нар салах хэрэгтэй байна. Хамгийн дуртай зан чанаруудаас салах хэрэгтэй байна. Хамгийн эдээшиж дассан төрөлх нутгаас бид нар бас салах хэрэгтэй байна. Энэ би зүрх сэтгэлийн тухай ярьж байгаа ш. Тэн дотор байгаа нандинцэн юм. Тэндээс хөдлөөч, гараач гэхгүй энэ амар гоё. Би ийм л хүн яах гэдэг би өөрчлөгдөхийг хүсэхгүй байна. Яг үг ам бол өөрчлөгдөн гэж залбираад байгаа юм л та. Дотор нь бол шал өөр. Яг өөрчлөгдөж. Наана болох залбираал үзээл. Тийм гачин байж болохгүй. Тийм хэлбэр төрсгүй байж болохгүй шүү дээ. Яг ингэ өөр ингэ нүдэшлээ харах юм яг тийм хүн тийж харагдах байхгүй. Наанаас амар яг давших гэдэг амартлаа. Цаана болох ингэ ийм болсон. За тийм байдал цаашаа үргэлжлэхгүй, явахгүй, амьгүй. Тасарсан байх болноо. Гэтэл үргэлжил бие биенээс нь холбогдохын төлөө харилцааг амьд байлгах алхам, санаачлаг, үйлдэл өөртөө гаргах хэрэгтэйг гэр бүлийн осууд болоод холбогдох ёстой хүмүүс умарддаг тийм гашуун туршлага байна шүү. За 2-р Тесалоник номын 2:6-аас 7 гарцгаая. Энд дээр ингэж байна. Эдүгэ түүнийг юу хязгаарлан байдгийг та нар мэднэ. Ингэснээр тэр өөрийн цагтаа ичлэгдэх юм аа гэж.
Учир нь 7 дугаар ишлэлээр хууль бус байдлын нууц нь хэдийн ажиллаж байна. Гагцгүй эдүүгээ хязгаарлан баригч нь өөрөө замаас зайлуулагдах хүртэл тийм барьж байгаа ч гэж. Энэ бол баяртай мэдээ шүү. Энэ бол сайн мэдээ байна. Өнөөдөр зарим нэгэн байдлаар бид нар хязгаарлагдмал байдлуудыг мэдэрч байна. Тэгвэл энийг тайвширтаа битгий санаа зов энд ямар нэгэн гарцгүй байгаа юм шиг найдвар юм шиг санагдаж байгаад битгий тэгж бодоо гэж. Эдүүгээ түүнийг юу хязгаарлан байдгийг та нар мэднэ. Ингэснээр тэр өөрийн цагтаа илчлэгдэх юм аа. Хязгаарлагдж байгаа. Өнөөдөр яг сул байгаа юмс, тодорхой бус байгаа юмс нь удахгүй өөрийгөө илчлэн гаргаж ирнэ. Бохир зүйлс нь өөрсдөө гарч ирнэ. Та бидний дотроос гарч ирнэ. Та бидний амьдарч байгаа амьдралын хүрээнүүдээс гарч ирнэ. Бүр ийм миний дотор байсан гэж уулгаад чинь гарч ирэх болно. Тэгээд яах нь вэ? Учир нь хууль бус байдлын нууц нь хэдийнэ ажиллаж байна. Хууль бус байдлаа гэдэг бол угаасаа Бурхны эсрэг байгаа ажиллагаанууд нь ийл гарч ирнэ гэсэн. Түүнтэй тэрсэлж байгаа бүхэн нь ийл гарч ирнэ. Өөрийнх нь хүмүүс хийгээд ер нь зөвхөн нийгэм тэр чигээрээ шүү. Дэлхий тэр чигээрээ байгаад. Дэлхийд байгаа бүх зүйл хууль бус зүйлс нь. Бурхны тогтоосноос өөр байдлаар ажилдаг тэр нууцлаг явагдаж байгаа зүйл бүгд ийл гарна ажиллаж байгаа. Тийм нь учраас бид нар нүдэнд харагдахгүй зүйлсийг өнөөдрөөс эхлээд ер нь бол харддаг байхын төлөө бас их хичих хэрэгтэй. Хичээнэ гэдэг нь тэгээд одоо ингээл майн мэгзэн уншаад өдөр шөнөгүй Библи балбалах тухай биш. Зүгээр би харах ёстой гэдэг өөртөө зүгээр татчих тийм дураас татаад авчих. Би үл үзэгдэх ертөнцийг харах ёстой, үүнийг ойлгох ёстой. Тэр суугтад тэнд чи угаасаа бурхан л байгаа шүү дээ. Бурхан харагдахгүй шүү дээ. Бас сүнс харагдахгүй. Тэнгэрийн ус түүний нүдэнд харагдахгүй. Дээгүрх зүйлсэд бид нэр анхаарлаа тавихад тэнд юу болж байгаа зүйлсийг би заавал би ойлгох ёстой шүү. Би тэр тухай бодох хэрэгтэй. Би харсан байх ёстой. Би сонссон байх ёстой гэдэг л шугам өөртөө татцсан байна. Тэгээ тэрэндээ хизээ нэгдэд хүрэх л болно. Яг та тийш тэмүүлж байгаа бол хурж л таараа. Тэр нууц нь хэдийн ажиллаж байна. Зүгээр ажиллаж байна. Бусрамг зүйлс ажиллаж байна. Энэ үндэстэнд ажиллаж байна. Янз янзын авилга, улс төрийн систем ерөөсөө альва ажил явагддаг тэр бүхий л бусрамг тэр үйл ажиллагаанд явагдаж байна. Харин гагцгүй эдүүгээ хязгаарлан баригч нь өөрөө замаас зайлуулагдах хүртэл тийм барьж байгаа гэж. Тэгэхээр хязгаарлан барьж байгаа харын хүч муу өөрийн сатан өөрөө бас замаас зайлуулагдах цагтаа юм байна. Энэ тэр мөнхөд ингэж байхгүй. Та биднийг зовоохгүй. Мөн бидний дотор оршдог тэр хязгаарлууд нь мөнхөд ингэ оршчихгүй. Өнөөдөр та юмсыг дутуу ойлгодог гэж боддог бол тэр чин цаг хугацаатай. Харин бид нар өөрөө өөрсдөө мөнхийн болгочих гэдэг бас нэг эвгүй тал бий. Үгүй эндээ хэл. Өө миний хязгаарлагддаг байл. Миний дутуу ойлгодог. Миний өнөөгт олигтой юм ойлгож чаддаггүй эсвэл юу гэдгийг илчлэл илэрхийлж авч чадахгүй байгаа. Эсвэл хүчтэй амьд чадахгүй байгаа нь цагтай юм байна. Энд чинь дуусах юм байна. Энд чинь Иесус өсөлгүй биш юм байна гэдээ өөртөө хүлээн авч. Тэгвэл бид тайван байж болно. Яана миний энэ амьдрал хизээ цэцгэлэх вэ? Цэцгэлэлтийг өөрөөр харах нүд танд өгөх болтугай. Заавал мөнгөжөөл, юмжаал тийм ээ. Энэ бол зүгээр нэг тал шүү дээ. Нөгөө нэг жижиг хэсэг шүү дээ. Юмчгүй байж бол, мөнгөчгүй байж бол баян чинэл болохгүй бодох бас алавч юу байх вэ? Ануга таны зүрх сэтгэлд юу байна? Тэр чинь таны баялаг байх шүү дээ. Тийм хүнд бус бүхнийг өгнө гэсэн юм дөө. Матагийн дураагийн 32-33. Бурхны хэрэггүй, бурхан ч өөрчилж чадахгүй гэх хандлага түүний хүүхдүүдийн дотор төрж байгааг харуулсалтай. Би түр зураг хэлхийг хэлсэн байна. Бурхны хүүхдүүдийн дотор бас тийм юм байна шүү, байна. Заримдаа та бид тийм болцсон явж идэг. Бурхан ч үүнийг өөрчилж чадахгүй байна гэж хэлээгүй ч гэлээ тийм ааш гаргадаг гэсэн. Бурхан үнэндээ хүний зөнд нь орхиод хүн өөрийгөө хүндүүлээ өөртөө устгана. Одоо бурхангүй нийгэм тэр үндэстнийг харал та. Тэгэл цөмийн зэвсгээр хөөцөлдөөл. Ямар ч одоо яадаг гэдэг пуужин муучин ч байгаа юм дээ. Нөгөө сөнөө л гэдэг юм ярьсан. Нөгөө дэлбэлий л гэдэг. Ямар ч ирээдүй болох. Дайм байлдаа ёо. Манай улс ч хам тайван юм бэлээ. Гэхдээ хэтэрхий бүлээн байдал бас бидэд хэрэггүй. Бүлээн байдал бас аюултай. Бүлээс гэж байгаа л зүгээр чанаад идчихнэ гэж байна шүү дээ. Мэлхий тэгж иддэг гэжтэй.
Наазууд чинь зааш. Шууд халуун уусанд хийх юм бол бүрх гэдэг өсөрч гинэ. Хүйт уусанд хийх юм бол бүрх гэдэг өсөрч гинэ. Мэлхий реакцаараа. Тийм учраас зөөлнөр бүлээ зөөлж байгаа л грацид энэ жагаал шаад ичдэг. Яа юм. Тэгээ би энийг бодохдоо гяс хөрвүүлээд бодохгүй. Хэрвээ бид бүлээхэн Христэд итгэж амьдрах юм бол яг ингээд чанагтаа шарагдаал тэгэл хин нэгний зууш болох юм байна дөө гэж бодсон. Тийм учраас Библиэлд заан зааваа үгүн бай, халуун бол халуун бай, хүйтэн бол хүйтэн бай гэж хэлсэн. Яшиг хүйтэн баймар хүйтэн бай л та. Хин таны халуун бай гэж энэ чаргууцлаар энд суулгацсан юм. Бидний бүгдээр халуун байвал халуун бай, шатуу шатсан шиг шатъя гэж энд ирж байгаа шүү. Тийм л учраас хотын сүмийнх нь юм гараад энэ цугладаг байх гэж би бодоод байгаа. Тэгвэл энд бүлээцэх гээд бүлээн байгаа сууд бүлээцүүлэх гэж ирээгүй гэж бодож байгаа. А хүүтэн байвал хамаагүй пожалуйста болд штэ. Би чадахгүй байна, би ойлгохгүй байна, сонсохгүй байна, наад ярьж байгаа юм чинь сонсохгүй байна, мэдэхгүй байна, танихгүй байна. Тэгтээ танимаар байна гэж сайхан сууж л бай. Тэгээ нэг л өдөр сайхан халуун болно. Тэгээ шатах болно. Тэнгуут одоо өөрийгөө хараад би хизээ юм байлаа да одоо штэ. Агуу болчихъя гэж та өөрийгөө хэлнэ штэ. Харин ойлгоод байна гэсэн хэрнээ ойлгохгүй царайлаад байвал энэ бүлээн байдал. Дээр нэг ах санаанд орчлоо байна хөө. Тэр ингээ Христ итгэх гээд байгаа байхгүй. Нөгөө нэг гадаад машинаар нь болохоо тэнд нь болоод түүнтэй хамт ингээ ажиллаад түүнд мөнгө санхүү өгөөд гоё ажлын байр санал болгоод ингээ яваад нөгөөх нь итгэх Христэд итгэх гээд байгаа юм. Нөгөө гадаад машинаар нь болохоор тэгж бодоод байна. Энэ итгэх гээд байгаа. Одоо жоохон дотоогоо юу ч амар хэмждэг юм те. Яг энэ итгээд яваад итгэлийн хэмжээгээд хараад ах шиг байгаа юм тэр гадаад хүн. Тэг яаж харддаг юм бөө мэд. Бурхан харддаг л байна нэр. Жоны нэг итгэгээд байгаа нөтөн тий яг итгэгээд байна. Тэгээд нэлээ олон жил хамт ажилласан. Цалин мал нь бол доллараар яригдсан шүү дээ. Үнэн зайлтай нөр. Гадаад ах. Баярлаа. Ер нь би ойлгоол байгаа шүү. Юу нь Иесус гэдэг чинь их зөв юм байна те. Нүд баярлалаа. Тийм шүү дээ. Зөв шүү дээ. Юу нь бас зөв шүү. Амьдралдаа хүлээж авах хэрэгтэй. Одоо бас хүлээж авнаа. Ингээл явт. Ингээд 5 жил явцсан байгаа. Үнэ аргатай. Ер нь гадаад машинаар илгээтэй эздэг ашигласан монголчууд их биш шүү дээ. Их зайлтай. Эдгээр дөрөв саахын дуулаад итгэх гээл. Бүлээх яваа л. Ингээд яваа л. Нэг аимшигт юм ярьдаг шүү дээ. Тэг юм яваа л. Хизээч өгөхгүй ингээд яваа л. Тэгэж болохгүй байна. Нэгвэл өгөх. Тэгвэл амьдрсан шиг амьдрна. Эсвэл амьдрсан шиг амьдр. Тэгвэл чи үнэхээр сайн үхэж чадна. Сүнсийг үл бөхөнөө гэж. Сүнсийг бүү бөхөө, иш үзүүлгийг бүү үл тоох, харин бүхнийг шалга. Юу шалгахад буруу юм байхгүй дээ. Бурхан ч гэсэн өөрийгөө шалгаа та нар гэж байгаа шүү дээ. Шалгалдаа та нар. Шалгах бэлэн байна. Яг бурханд өөрийнхөө хүүхдүүдэд нууц хаах юм байхгүй гэдэг байхгүй. Түн эцгийн хувьд. Шалга намайг. Миний үгийг шалга. Би өгөндөө хүрж өгөө шалга та нар. Харин шалгахын гол зорилго юу юм бэ? Шалгаад түүнийг итгэж, хүлээж, үнэмшиж, хүлээн авахыг хэлж байгаа шүү. Тэгээ шалгаад зүгээр хайчдаг те. Зөв байна гэдэг. Мэргэжлийн хяналтаас явж байгаа биш байхгүй бид нар. Тэгэхээр яг шалгадаг юм. Яг мэдхийн тулд яг энэ үнэн байна уу, зөв байна уу? Энэ яг бодит байна уу гэдгийг л нэгтлэх гэж. Тэгээ нэгтснаа нь яах юм? Өөртөө хүлээн авах чинь бид шалгаж байгаа шүү дээ. Ямар нэгэн дүгнэлт гаргахын тулд шалгалт явагдаж байгаа. Тэгээ дүгнэлт нь хэн хэрэгтэй юм? Тэгээ бурхан л хэрэггүй. Харин биднэрт хэрэгтэй байх. Хүн биднэрт хэрэгтэй. Үнэхээр бурхан ингэж ярьж яаж энэ нь амьд ажилддаг юм бэ? Би шалгая. Зарим шалгалтууд зөвхөн яг өөрийнх нь амьдад болно. Би өөрийнхөө амьдад шалгачих. За яг энэ үгэнд итгэе. Өөрөөр хэлбэл би Есүс Христэд итгээд үзье гэхэд болохгүй юм байхгүй байхгүй. Үзье гэж шалгах гэж байгаа бол үз. Тэгээд амьдрал яаж өрнөх юм бэ? Үнэхээр л Есүс Христэд итгэж амьдраад түүний хүлээж аваад түүний үгээр амьдраад мөн хаанчлын сайн мэдээлүүдийг аваад ингээд амьдрал юу болох юм бэ гэдгийг үзвээр шалгамаар бол аль хэдийн энэ шалгагдсан байх. Зүгээр турших гэж байгаа бол энэ хэрэгжихгүй. Турших гэж Христэд итгэх гэж байгаа бол байх боломжгүй юм. Шалгах гэж байгаа бол болно. Шалгахад буруу юм байхгүй ч. Бид өөрсдийгөө шалгуулж байхдаа харин дургу. Харин бурхан бол дуртай шалга намайг. Чек намайг. Би бол
Өөрийнхөө үгэндээ байх бол. Байг чи хараад ангайх болно гэж. Шинжлэх ухаан бурхныг амар шүүх гэ дүгнэх гээл амар судалдаг байхгүй. Яг Библиэлд яг тэгсэн үү? Яг ингэсэн үү? Яг одор нь хаана байна? Тэр үед ямар байсан? Юу олдоод байгаа байхгүй гайтай юм шиг. Юу археологийн талаасаа, палеонтологи талаасаа аюу олдоод байгаа. Тэгэл яг амьдсан уу гэл ингээл бос ингээд төгөөл цаг алдаал. Тэгэл яг л амьдсан байгаа байхгүй. Энэ ингээл дүрс инээ тэрэ хурц гэрэл мэрэл гэдэг өөрөөсөө шинжлэх ухааны өөрсдийг нь барьж өгöl байгаа. Тэгээ шалгах тусмаа бурхан би оршиж байна гэдгийг харуулдаг. Тэгээ шалгах тусмаас шалгаж исэн тэр нөхдөөд л Христ итгэсэн мэт. Яг жинхэнэ шалгаж байгаа хүмүүс нь Христ итгэж байгаа шүү. Шалгахгүй худлаас нь хажуунаас нь сонь царайлаад байгаа усууд нь бол тэгээ за болио ховслын ондор явчих дайрын ч ингэж л муухрлаад байгаа болохоос ш. Үнэн дээр дайрын өөрөө ч гэсэн ийм байдгийн байлаа шүү дээ. Би өөрөө уншаагүй л те. Өөрийнхөө тэмдэглэл байдаг гинэ гар учраас. Үндэ миний энэ дэвшүүлсэн онол бол батлагдаагүй юм шүү. Би зүгээр л магадгүй юм. Хувьсаж би болсон юм а гэсэн миний үзэл байсан юм а гэж бичвэ байдаг гэсэн шүү дээ. Тэрнийг олох юмсан. Зарим дайрны онлоор яваад байгаа усад хэлчихмээ санагдав. Наа дайрам чи байсан шиг гэсэн чи итгэхгүй дээ тэд. Тэрүүгээр ч яах юм бэл. Харин бид өөрсдөө шалгах дургүй. Ариун бодрыг би шалгая. Нэг сонирн болоод явчих. Яах гээд байна? Яагаад гэвэл бид нар яагаад шалгах дургүй гэж бид нар яг байгаараа чаддаг л байхгүй. Нэг үг хэлсэн бол үгийнхээ дагуу байж чаддаг л байхгүй. Тийм учраас шалгахаар нэг ноон гарчих гээд байдаг. Тэгэхээр л бити шалга. Ирэх чөлөө. Ахаад би хэлье. Don't touch me. Зүгээр бурхан биднийг шалгана гэж байна шүү дээ. Харин бурхан биднийг шалгахдаа биднийг зайлуулах гэдэг юм биш. Хөөх гэдэг юм биш. Чи тэнцсэнгүй чамаар яадаг гэж амбаардах гэдэг юм биш байхгүй. Чамайг би шалгалаа. Гол нь шалгахдаа тэр өөрийнхөө үгийг өгсөн учраас түүний үг хэрхэн яаж ургаж байгааг, бийжиж байгааг, амьдрал чинь би болж чамайг бүрлдүүлж байгааг би шалгая. Чи энэ үгэн дээр ажилласан байх шүү дээ. Миний үг чиний дотор ургасан байх шүү дээ. Тэгэхээр 30, 60, 100 дахин гэж тэр хэмжүүрийн дагуу ургацуудыг, хөгжлийг, биелэлтийг, үр дүнгуудыг харуулсан байх шүү дээ. Яг миний үг учраас. Бурхан эцгийн үг учраас тэр ургадаг байх нь шүү дээ. Аливаа нэг тийм өөрчлөлт хөдөлгөөнүүдийг түүний үг бий болгодог учраас л бурхан тэр үгээ шалгах гэж байгаа юм. Хэний дотор байгаа үг юм? Одоорын дотор байгаа үгийг бурхан шалгах гэж байна. Бас одоорыг шалгаад байх юм байхгүй шүү дээ. Юу байв гэж. Нэг заган хүн л байна. Сулдорой гэмнүгэлтэй. Харин өөрийнх нь үг энэ нэг махан бие дотор ороод хэрхэн яаж амьдрч вэ гэдгийг бурхан шалгахыг хүсэж байгаа. Тэгэхээр бид тэр үгийг амьдруулах хэрэгтэй байх юм. Тэр амьдруулсан бол амьдруулсоо өстө 5 дахин өсгөчлөө. 10 дахин өсөглөө гэдэг чинь тэр үгээр амьдрсан гэсэн үг байхгүй. Намайг хар шалга. Чөлөөтэй шалга. Тийм зоригтойгоор шалгуулаарай. Ань тэр үг ажиллаагүй шалгахад тэр үг яг тэр чигээрэл байж ивэл юугүй те. Тэр тухай бас байгаа шиг юм чи. Тэгэхээр түүний үг бол ууг нь бол тийм уралдаг, хөгжүүлдэг, өөрчилдөг, засдаг, залруулдаг, зэмэлдэг, хурцлдаг, янзалдаг, цэгцэлдэг байх юм. Түүний үг л бол. Хүний үг бол яг юм хийхгүй ч магадгүй. Бүр эсрэгээрээ хорслыг бий болгодог ч магадгүй. Түүний үг бол биднийг ингэж цэвэрлдэг байх. Өөрчилдөг байх. Ямжаас тэр үг та бид нар байвал бурхан тэр үгийг шалгах болно. Тийм учраас бурхан эцгээр шалгуулахдаа битгий цааргалаарай. Шалгуулдаггүй шалгадаггүй хүн төрлөختөнд зүгээр л дураараа байхыг л хүсдэг учраас шалгуулахдаа дургүй байдаг. Хэрв шалгавал бид сайныг олж авна, зуурна, алдахгүй байж чаднаа гэсэн. Жохомл хүмүүсийн ярьсан хэлсэн төрүүлсэн сэтгэлдлүүд дээр сүрхийг их чинь мэдрэмжийн ажилуулан шалгаж нягтладаг мөртлөө Бурханаас ирсэн үг илчлэлтийг шалгадаггүй гэмт зуршил хүний дотор оршсоор байна гэдэг. Эфес номын 3:1-2-ыг харах юм бол энэ дэр ингэж байна. Үүний улмаас Паул би бол харь үндэснүүд болох та нарын төлөөх Христ Есүсийн хоригдол мөн. Та нарын төлөө надад өгөгдсөн Бурханы нэгүслийн нэрвийн үүргийн талаар та нар сонссон гэж. Илч Паул харь үндэснүүдийн төлөө Христ дотор хоригдол болсон байна гэж энэ дэр бичигдсэн байна.
Өнөөдөр яг бид нар өөрөө өөрсдөө төлөөлөн, өөрөө өөрсдийнхөө амьдралынхаа төлөө зүтгэж байна. Харин бид бас давхар үндснийхээ төлөө төлөөлөн амьдарч байгаа. Тэдний өмнөөс, үндснийхээ өмнөөс бид нар нярам мэт ажиллаж байгаа, амьдарч байгаа гэдгийг бид нар бас мартаж болохгүй ч гэдэг. Зөвхөн миний амьдрал, зөвхөн бидний амьдрал, зөвхөн нэг сүмийн амьдралын тухай бид нар яриаг. Түүний сүм бий болж байгуулагдаж байгаа бол түүний засаглал яригдах нь. Тэр засаглал хаанчлалын тухай яригдаж байгаа бол хааны тухай бид нар бас ойлгох хэрэгтэй байх нь гэсэн. Тэр хааны тушаалыг ард иргэд заавал биелүүлдэг байх хэрэгтэй. Биелүүлэхгүй бол яах вэ? Зохих юугаа авна гэсэн үг. Шийтгэл авна гэсэн. За одоо би үндсэн сургаал руугаа оръё доо. Матай номын 13:19-ийг бид харцгаая. Хэн нэгний хаанчлалын тухай үгийг сонссон авч үл ойлговол хорон нэг нь ирж түүний зүрхэнд юу суулгагдсныг булаан авдаг байна гэж хэлсэн. Би түрүү хааны тухай ярьсан. Хаан байна гэдэг бол хаанчлал, хаант засаглал гэж байна. Хаан засаглал, хаанчлал гэж байгаа бол тэнд хууль, захирамж байна гэсэн үг. Хаан тушаа нь ард иргэдэнд дагна, биелүүлнэ. Тийм учраас бид хааныгаа сайн мэдэх хэрэгтэй гэсэн. Бидний хаан хэн бэ? Миний хаан хэн бэ? Тэр яг ямар хаан бэ? Яадаг хаан бэ? Юуг таалж, юуг эсэргүүцэж, юуг дэмждэг хаан бэ? Тэр бас яаж ажилдаг хаан бэ? Тэр хааны зорилго юу вэ? Бид нар маш сайн мэдж түүнийг дагах боломжтой. Тэгвэл хаан тушаана. За бид нар өнгөрсөн бүтцээнд ярьсан. Хайр бол тушаал юм а гэж. Энэ сонголт биш, энэ бол уриалга биш, энэ бол ямар нэгэн гоё тийм хэллэг, афоризм тиймэрхүү маягт юм ерөөсөө биш. Энэ бол тушаал. Өөрийнхөө хүмүүстэй хэлсэн тушаал. Өөрийн ард түмэнтэй хэлсэн тушаал. Өөрийн хайртай хүүхдүүдтэй хэлсэн тушаал. Хайр л гэж. Хэнийг хайрлах вэ? Бурхны эцгийг хайрлана. Мөн өрөөлийг хайрлана, бусдыг хайрлана. Тэг би яах вэ гэдэг хэрэг. Та өөрийгөө зүгээр хамгийн сайнаа хайрлаж чадна. Хамгийн хоёр анхааруулжтай зүйл бол Бурхнаа хайрлал. Бурхнаа хайрладаг хүн бусдыг хайрлаж чадна. Бусдыг хайрлаж байгаа байна гэд Бурхныг хайрладаг, бусдыг хайрладаг хүн угаасаа өөрийгөө хайрладаг хүн байна гэсэн. Өөрийгөө хайрладаг хүн хэзээ ч өөрөөдөө хайрлаж чадахгүй байх нь бас Бурхныг ч гэсэн таних боломжгүй. Тэр зөв хайрлах тухай шүү. Бөөцөлдөг тэр хайрыг бол би хайрлах бас нэг бүрэн гүйц дотрыг оруулахгүй. Тэр хуйлд хүн дургүй болохоор өөрийнхөө ойлгож, өөрийнхөө өөрчлөх гэж оролддог. Тэгвэл хаан байгавал хааны хууль гэж байна. Тэр хуулийг хинч өөрчлөх ёсгүй. Хинч бас өөрийнхөө ойлгож болохгүй. Аваач та би нэг өөрийнхөө миний хувьд нэг ийм өнцөг харагдаж байгаагүй. Хаан тэр хуулиар гаргасан бол тэр нэг л өнцөгтэй. Тэрс 3 өнцөг түүний хуулинд байхгүй гэсэн. Тэр хүний хувьд өнцөг гарч ирж байгаа бол та уучлаа, та хаанаа сайн мэдэхгүй байна гэсэн. Хайр гэдэг үгийг ойлгохдоо та яг өөрийнхөө ойлгож уучлаарай, хайр гэдэг тушаалыг Бурхан өөрөө яг өөрийнхөө хэлсэн. Тэгвэл тэр яг ямар утга шингээж хэлсэн бол гэдгийг бид нар таних ёстой гэсэн. Мэдэх ёстой, бас эрэлхийлэх ёстой. Яг ямар утга байна энэ. Тэгэхээр бид нэг энэ тэргүүнд хэд хэдийн зүйлийг мэднэ. Хайр бол нялцгай биш гэдгийг мэднэ, тийм үү? Хайр бол тууштай, хурц, бас хөдлөшгүй, гангашгүй. Одоо нэг нуруу муруу гэдэг ч юм уу та яг л гол юм аах. Тэгэхээр энэ дээрээс бүх зүйл баригдаж, бийжиж хэлбэр төрсөө олдог гэсэн. Өнгөрсөн бүлэг дээр бас яригдчихсэн. Хүний бие махбод яг аргас байхгүй яаж хаана ямар судас шүрмсээ холбоно барьцалдахгүй. Аргас байж ижил судас шүрмс нь наалдаж эхэлсэн тэгээд юмс нь орж иж байгаа. Тэгээд туслах яснууд нь бий болж эхэлж байгаа. Жижиг яснууд янз юмнууд хэлбэр төрс бий болгоод байсан. Тэр хамгийн гол хайр гэдгийг зөв болгож чадах юм бол тэндээс юу үндэслэх вэ гэдгийг бид нар төвөггүй сайн мэднэ гэсэн. Тэгээд хаан хайр гэдэг тушаал өгөхдөө яг юу бодож, юуг хайр гэж үзэж тэгээд яахыг бас хайрл гэж ойлгоод хайрлыг тушаасан юм болоо гэдэг төвөггүй болгож мэднэ. Та нүдэндээ юуг харах, бас эс харах, амандаа юуг ярих, эс ярихыг
бас чихэндээ юг сонсох, эс сонсохыг тушааж мэддэггүй бол яасан зөнгөөр амьдарч байгаа л хүн гэсэн. Харин хааны ард түмэн бол юуг зөвшөөрөх вэ, юуг зөвшөөрөхгүй гэдгийг сайн мэднэ. Яг бол хаантай учраас. Хаан байхгүй бол, эцэг байхгүй бол бид нар эмх замбраагүй өөрийнхөө ажиллах боломжтой. Та өөрийнхөө амьдралын зан чанарын дагуу амьдралын бас зан чанарын дагуу замын хөдөлгөөний дүрмийг өөрчлөх боломжгүй байдаг. Мөн үү? Улаан гэрэл чи яв гэсэн үг байхгүй юу? Миний өнцгөр бол. Шар гэрэл бол одоо хурдаа нэмээл гэсэн үг байхгүй юу? Ингэж өөрөөрөө тайлбарлах нь уучлаарай замын хөдөлгөөний дүрмийг та уншно гэдээ ерөөсө тэгэл буцаал давтан сургалтандаа сууна гэсэн. Тэгэхээр журам бол журам байна. Яг энэ ийм л байх ёстой. Ингэж л явагдах ёстой. Эннээс өөрөөр хийх юм бол та торгуултай. Өөрөөрөө тайлбарлах боломжгүй. Гэхдээ би яг наад үгийг чи ойлгохтон бол гэж үгүй ээ. Нэг л ойлголт гэж би, нэг л нууц гэж би, нэг л гүн гүнзгий утга би өөр өнцөг гэж байхгүй гэсэн. Тийм учраас ойлголт гэдэг маш чухал байна. Одоо би дахиад нөгөө ишлэлд автъя. Хэн нэг нь хаанчлалын тухай үгийг бас үнсээр өгдөж байгаа үгийг мөн эш үзүүлгүүдийг сонссон авч. Одоо өндөр би сонсож байна уу? Сонсож байна. Үл ойлгохгүй. Ойлгохгүй байвал гэсэн нөхцөл байна. Ойлгосонгүй байвал 21 нь ирж. Ямар ч 21 юм байна. Энэ бугааш хийж магадгүй. 21 юм байна. Түүний зүрхэнд юу суулгацсныг нь булаан аавна гэж. Шүүрж мөрөхгүй нэ. Булааж байгаа. Хүч төрмгээлэн аавна. Магадгүй оюун бодол байж болно. Бас сатан бас яс ингэж ажиллана. Чи дэ хотлаа дөө өнгөрсөн 7 хоног яалаа. Чи ер нь ойр цулаан мулаанд ирээгүй байж одоо нэг сүржигнээл орж ирээл хаанчил маанчил. Энэ бүх буруутлууд цаашаа. Тэгэхээр ойлгох хэрэгтэй байна гэсэн. Хэрэв удаан тээе гэж байгаа бол бид заавал ойлгох хэрэгтэй. Тийм үү? Богинохон байх шаардлагатайг ойлгох шаардлагагүй шүү дээ. Хэрэв хоёулаа хамтдаа удаан амьдрах гэж байгаа бол ойлголцол заавал хэрэгтэй байх. Хин энийг заавал мэдэх хэрэгтэй байх. Энэ юун дуртай хийгээд юуг оошоодгүй, бас юуг үнэлдэг гэдгийг заавал таньж мэдэх хэрэгтэй гэсэн. Бидний хэрүүлийн үр дүн ч гэсэн бас ийм л үр дүнтэй байх хэрэгтэй. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн хэрэлдэжсэн, гэр бүлийн хоёр хэрэлдэжсэн байна уу? Амар хариулт. Юу хэрэлдэж шүү дээ. Хэрэлцгээе бүгдээрээ. Аюу сони мөрөөсөн дээ. Нотис юм гэж баларцсан юм байна л дээ. Бидний бүхий нөхцөл байдлууд биднэрт нэг л үр дүнг авчирдаг байх шүү дээ. Мэдэх, олж нээх, санаж авах. Зарим нэмийг хаях ёстой юм байна, зарим нь авч үлдэх ёстой юм байна. Пүүх энийг заваа юм бүр аваад бүр хэдэн бээрийн цаас шидэх ёстой юм байна. Харин энийг бол бүр хинээс ч ойр болох ёстой юм байна гэдэг мэдэж явах тэр л үр дүнгийн тухай бид нар яригдчихэж байгаа. Ад жаргалтай байсан ч гэсэн нэг л үр дүн. Хэрүүл маргаантай байсан ч нэг л үр дүн. Хямралтай байсан ч нэг л үр дүн. Хоёулаа тэсэх үр дүн. Хоёулаа төвчих үр дүн. Үл ойлголцлоо бие бинийгээ уучлах үр дүн. Бие бинийгээ сайн мэдгүй андуурсанаас бол буруу хэлдэг хэрэглээ уучлах гойх үр дүн. Нөгөөт нь хүлээн авах үр дүн. Түүнээс юу ч болохгүй намжна гэдэг бол биднийх лав биш. Биднийх лав. Тэгсгээд зүгээр намжчих. Яг хөө нэг хэрүүлийн шууган тэгээд нэг 7 хоногийн дараа тэгээд гайгүй болдгийм дөө. Тэгж угаад нэг гайгүй болчихлоо. Ямар ч үр дүн байхгүй нээс. Харин ч эсэргээр юм хоосон байна гэж яах вэ? Тэг зана гэж байхгүй. Харин ч эсэргээрээ зүрсэл холдох болно. Улам бүр анц автаа байх. Тэгээ анц аварсан нь ойлгомжтой шүү дээ. Пон гэдэг одоо хагараа. Тэгэхээр бидэнд ойлголт хэрэгтэй байна. Тийм учраас ойлголтын сүнс өгөөч гэж гойход бас бидэрт буруудах юм байхгүй. Таны үгийг бид нар сонсож байна. Хаанчлалын үг гэхээр дандаа хийч юм биш байхгүй. Хаанчлалын үг гэдэг бол маш энгийн зүйл. Тэр хаанчлалын нууц, тэр нүнжиг түүний үгэнд байдаг байхгүй. Бид нар энийг амссан байна. Зүгээр сэтгэлгээгээ өөрчлөе гэхэл энэ хаанчлалын ямар хүн утгыг явуулж байгааг бид нар мэднэ. Бид нар өөрчлөгдөхэд ямар том далаачтай өөрчлөлт бидний амьдрал бий болж байгааг бид нар өөрсдөө харж байгаа. Урд нь ингэж боддог байсан. Одоо би чаад өөрөөр боддог болсон. Яагаад түүний үгийг сонсороод ийм болсон. Тэгээ түүний үгийг бодсороод ийм болсон. Зүгээр ийм болсон. Хинч намайг за одоо ингэж бод. За байж миний ягаанаар бод. За энийг улаанаар бодоорой. Тийм оюуны дасгал бид нар хийгээгүй. Харин жинхэнэ оюуны дасгал болсон түүний үгийг бид нар бодсон. Түүний үгийг хүлээж авсан. Тэр үг миний дотор тодорхой нэг хэмжээр ажилласан.
Тэрээс бид өөрөөр ярьж эхэлсэн. Бидний үгсийн сан бас өөрчлөгдсөн. Бидний залбирлын хэм маягч өөрчлөгдсөн. Энэ чинь ойлгож байна гэсэн үг байхгүй. Ойлголт биднийг өөрчилж байна. Ойлголт бидний бодлыг өөрчилж байна. Бодол өөрчлөгдсөн учраас үлээ үйлдэл өөрчлөгдөж байна. Үйлдэл өөрчлөгдсөн гэдэг чинь амьдрал өөрчлөгдсөн гэсэн. Тэр амьдрал чинь юу юм? Гэрэл байхгүй. Тийм өөрчлөгдсөн амьдрал дэлхийгээс тэс өөрөөр амьдраад уулан дээр гарч ирээд оршныг гэрэлтүүлэх гээд хананд бамбар болон бадамлан асгар чинь яах юм? Хүн гэрэл рүү дэрэн шүү дээ. Тэр амьдрал руу дэрэн шүү дээ. Тэр амьдрал руу татагдсан шүү дээ. Тас харанхуйд гэрэл гардаа гэрэл рүү бүгд цуглаа шүү дээ. Өө юу гэрэл вэ? Амьтан хүртэл гэрэл рүү ирнэ дээ. Ноохын хийсэн авдралаа бөө баахан амьтад ирсэн гэж шүү дээ. Тэнд гэрэл байгаа хөө. Тэнд найдвар байна. Тэнд бурхан байна. Тэнд үг байна. Тэнд амлалт байна. Тэнд бас аврал байна. Тийм ч учраас амьтад тийшээ урд ирсэн байна. Тэнд л аврал байна. Ягаад дараад нь галам юулах гэдэг шүү дээ. Тэр ойлголтын сүнс биднэрт юг хийж бидэнд юг гүйцэлдүүлдэг вэ? За ингээд жагсаад бичсэн юм байгаа шүү. Та боломжтой бичээрэй. Тэрний өмнө та өөрийнхөө амьдралын тээхийн тулд ойлголтын сүнс ойлгохгүй хор нэгэн ирж булаан авна гэдгийг анхааралтай авсан. Харин тэгвэл одоо ойлголтын сүнс ойлголт өөрөө биднэрт юу өгдөг вэ? За нэгдүгürt тодорхой байдлыг авчирдаг гэж. Мэдээч. Юмс тодорхой биш байна гэдэг бол ямар ядаргаатай вэ, тийм ээ? Ямар төвхтэй вэ? Одоо ч зарим нэгэн байдлаар биднэрт юмс тодорхой биш байна. Тэгвэл тодорхой болох ёстой. Ингээд энэ хэвээрээ байх ёсгүй. Миний хувьд бас танд би хэлсэн санагдаж байна. Ямар ч манангүйгээр, ямар ч саармаг зүйлгүйгээр, ямар ч эргэлзээгүйгээр юм үнэхээр Бурхны төлөвлөгөө хийгээд тэр сүнслэг юмсыг хардаг баймаар. Хардаг болмоор байна. Өөрөсөө Илиятай яаж ярьж исэн, Даниэлтай яаж харьцаж исэн, яг л тэр харилцаа. Есүс Христ эзэнтэй минь яаж харилцаасан Бурхан эцгийн тэр салшгүй тэр нэгт харилцааг л би авмаар байгаа. Уг нь минийх байхгүй. Эндэж хүрнэ. Эндэж намайг хүргэнэ гэсэн. Би өөрөө нэг амар Бурхан шиг болох гээд байгаа юм шиг. Ямар ч төвггүйгээр, ямар ч эргэлзээгүйгээр, ямар ч ингэ хэдэн хувийн зөрүү мөрөөтэй тийм биш. Яг 100% ерөөс. Тэгж л одоо гэгэрмээр байна да. Болох уу? Болно шүү дээ одноо. Болж байна тийм ээ. Тэгж л амьдрахгүй яах юм бэ? Тийм нэгдмэл учраас л тэр хүчлэг ажиллагаанууд явагдсан л байна шүү дээ. Дэлхий хангайдаг. Хүн төрлөختөн бүр шүүр салдаг Бурхны өмнө бүр шээс салт чичирдэг. Тэр хүчлэг ажиллагааны үр дүнд бүх хүн л өвдөд дээрээ сөхөрж шүү дээ. Тэгэхгүй хэн одоо өвдөдөөс сөхөрж байгаа юм бэ? Намайг халелуя гэхэд хэн өвдөдөөс сөхөрж байгаа юм? Хэн сөхөрөхгүй л байна шүү дээ. Харж эсэргээр мессеж ирж шүү дээ. Юу гэсэн үг гэж бас. Хэрэлдэх гээд байгаа байхгүй. Юм тэгээд мессеж бичээд хэрэлдэх нь шүү дээ. Тэгээд тодорхой байдлыг авчирдаг ойлголт бол хаанчлын үгс нь биднэрт ойлгогдож орж ирэх ёстой. Хаан өөрөө биднэр дээр орж ирэх ёстой. Юмсыг бид нар ойлгоод ирэхээр яах вэ? Тодорхой байдал бий болж эхэлнэ. Ямар ч төөрөгдөл, ямар ч бүрхэг зүйл гэж байхгүй. Ерөөсөө энэ маш тодорхой харагдаж байна. Тэгэхээр би энэ физик нүдээр харах тухай дангаас яриаг байгаа шүү. Энд дээр түшиглэхгүй угаасаа. Заримыг бид нар үнэхээр физик нүдээр харна. Их сонио. Харна гэдэг байгаа шүү дээ. Нөгөө тэр болон тэнгэр хэлж зогссон байгааг харна гэдэг байгаа. Тийм өдрүүд ирж байгаа гэж. Мөн сүнслэг нүд ч гэсэн юмсыг бүр хангалттай харна. Нөгөө юм болж. Нөгөө энэ харлан нөгөө хэнийг те миний дагалдагчийг нүдийг нээгээч гэсэн нөгөө бод нүд нь бүр сүнслэгсэн чиг харсан шүү. Уулын цаанаас бөө тэнгэрээс эзний айрам зогсож шүү. Нөгөө чи Илия болохоор те. Нэг хажууд нэг сандарчаад яа боли боцыг нөгөөх нь та тайван бай. Ялын нээдээ нэг нээс. Тэгэхээр ойлголт өөрөө ийм тайван байдал хийгээд тодорхой байдаг бий болгож байна. Нэгдүгээр. Хоёрдугаар. Ойлголтын сүнс бидэнд юу хийж өгдөг вэ? Оновчтой байдлыг авчирдаг. Ойлгомжтой шүү дээ. Ойлгомжтой шүү. Юм тодорхой байна. Юм мэдэгдэж байна, юм харагдаж байна, мэдрэгдэж байна. Танигдаж байна. Бүрхэг юм байхгүй, андуу ташаа юм байхгүй, тааж буудахгүй. Тэгэхээр яах вэ? Маш оновчтой дүрс зохино гэсэн. Маш оновчтой харвна гэсэн.
Маш оновчтой хүзүүнд нь гадар шаана гэсэн. Хүн алах тухай яриг шүү. Өстөн дайснууд ар заяа. Я маш оновчтой үгийг амаасаа гаргаж тунхаглан залбир. Тэгэд тэр яг л энэ нүг намайг алаа хайчлаа гэж сатанд дайчих бол. Түүнээс тааж буудаад архитектийн сүнс зайлаад ерөнхий үзэл ах юм. Гэтэл яг архитектийн сүнс гэдэг чинь нэг л юм байгаа шүү дээ. Түүнээс архины сүнс, тамхины сүнс, өөр юу гэдэг нь гайлын сүнс гэдэг тусдаа ангид юм ерөөсөө байх. Энэ бүгдээр нэг л нөхрийн ажиллагааны олон талт хэлбэрүүд байхгүй юу? Multiple амар үржүүлсэн ажиллагаа гэж. Тэр нөхөртөл үз. Тэр нөхөртөл зав заал. Тэр нөхрийг л зайлуул. Тэр нөхрийг амьдралд байх ёсгүй гэдгийг хэл. Бас чиний өнөө хүртэл миний дотор хөвшүүлж гисэн энэ бодлын одоо юу гэдгийг тэг хөвшмөл байдал энэ юмсыг зөв ойлгодог даа буруугаар ойлгодог. Зөвөр эргээр хүлээж авдаг даа сөргөөр хүлээж авдаг. Хүү чамайг шалгах ихгүй яах ч байгаа гэдэг ийм байдлууд хүртэл өөрчлөгдсөн байна. Өөрчлөгдөх ёстой. Би өөр хүн шүү гэдэг нэг үрлээд биш сатаанд хэл. За яа. Тэгэхээр хүн болгон өөр өөрсдийн гэсэн хязгаарлалт байгаа учраас тэр хязгаарлалтыг цөмлөх тэр үг өгөгдөн. Маш оновчтой үг өгөх болно. Би тэгээд Jonathan David Pastor-ийн шүлэг унш тэр нэг шүнийг уншиж байхад бол бүр яг дотор ингэ намайг дарангуулад байсан байхгүй. Хич надад юм хэлээгүй л дээ. Тэгтэл намайг мөнгөгүй, танилгүй, сүүхээтэй ухаан байхгүй, оройтож ихэлсэн чи ер нь бүтлгөөт нь чамайг бодох юм бол нийгэм бол чамаа зүгээр залгаад хайна. Хүү бизнесмэнүүд чинь чамайг төрүүлсэн боловсралтай тий аймаар даад болж. Тэгэл хэл мэл усна бүр 5 6 хэлтэй хөөе. Тийм бүр ингэ дотор ингэ дарамтлаад болчихгүйсэн баг тэр шинж. Тэгвэл хүү энэ юу болж байна вэ? Гачи ба газар дээр орлоо л тоо. Тэгээд залбирсан маш оновчтой үгсийг би хэлсэн бүр өөрийгөө бүр зад энийг бүр онгот үг хэлсэн. Бүр яавад онгох хэвчтэй. Яавад энийг би тас татан хайж цөмөлж яах гэсэн тэр үгнүүдийг бүгдийг бүр ингэж ирж хайж ангар хэлсэн. Тэгэхгүй бол ерөөсөө тэр зайлахгүй юм шиг. Тэгсний дараад нь юу гэсөөгүй гэсэн үл таних дугаараас л мессеж ирж байгаа. Аюу тийм жигтэй. Гэхдээ за чи дугаараа чи юу гэж мэдчихэж байгаа заа юу. Тэгээ юмсыг бид нэр оновчтой байна гэдэг бол юмсыг зөв тайлбарлаж чадна гэсэн. Юмсыг зөв буруу тайлбарж болохгүй гэсэн. Юмсыг зөв тайлбарлана. Ихэвчлэн хүмүүс бие биендээ зөвлөгөө өгөхдөө ядангуяа намайг ингээ хуучин удаан байж захад бол гэр бүлийн асуудал яриад ингээд хүүхдүүд тий эхнэр мэхнэр нөхөр ингээд ярьдаг байхгүй. Эсвэл нэг оюутнууд ингээд юм уулзаад ярихлаа. Яг юмсын оновчтой байдаг ерөөсөө ярихгүй. Тэгж санагдсан, мэдрэгдсэн, харагдсан, бодогдсон юмар айгүй их дүгнэлтсэн байдаг. Тэгээд дүгнэлтсэн учраас мэдээж тэгэл хийсцэл юм байна шүү. Тэгээд ёстой уулын зайсан дээрээс ингээд өдөн дээр ингээд салхин сэвцсэн юм шиг ерөөс хаана юу болоод байгаа бөөм. Хаанаас эхлэлтэй юм бөөм. Бүгдийг нь бүр олж цуглуулах ямар ч боломжгүй. Тийм барьцгүй болчихж байгаа. Тэгээд юмс оновчтой байна. Тод ойлголт бидэрт юмсыг оновчтой болгох юм бол бид нар юмсыг зөв хараад зөв тайлбарлаж чадна. Энэ ийм учиртай. Чи зүгээр болж. Тэгээд би амьдралаас айгүй их юм шаардаад тэгээд байсгаад хямардаг байхгүй. Яг тэр үед надад оновчтой үгэрсэн шин. Чи тайван байж эзэнд найдаач. Нэг энгийн үг байгаа шүү дээ, байдаг үг. Гэтэл яг тэр моментэд айгүй тод оновчтой үг болчихж байгаа. Тайван байж эзэнд найд. Зүгээр амьдр гэсэн. Тэр дүнхэн оновчтойсэн. Тэгэл за намайг чөлөөлсөн. Гэмшиг зөв харж ихсэн. За болий. 3 дугаар бидний нүд нээгдэнэ. Юмыг ойлгоод ирэхээр бидний нүд нээгдэж байна гэсэн. Нээгдснээр яах юм? Юмсын цаад мөн чанарыг олж харна гэсэн. Бид нар чинь юмны их цаадхыг л харах гэдэг шүү дээ. Айгу наагур биш юм их цаагуур л. Доогуур биш нэг л дээгүүр л яваад байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд ийм л хувь тавилантай гэдэг өөрийгөө өргөчих. Нэг одоо өөрийгөө ихрэх болгоод байгаа юм биш юм чинь. Ийм л хувь заяатай шүү дээ. Иш нэг ганц хоёр хүн амин. Хөөе хувь заяатай хөөе. Дээгүүр амьдрах хувь заяатай хөөе. Бүү дарагдчихсан тий. Одоо наатахаа цөмөл хөөе. Наатахад одоо тудааны дараа ингээд хашгирдаг юм уу? Яамаар байгаа нэг тийм нэг ядмагхан тий нэг дуурдаг Монгол хүний гүндүүгүй сайхан тийм дуугаагаар ойлгодог ийм байдлаа бас эвдэлтэй.
Дээгүүр сувж заяа. Юмсыг би цаагуур хардаг байх ёстой. Үгүй. Би ингэж өөрчлөгдөж байна гэдэг гэдэргээд бас байл. Хүн байна уу? Тэгэхээр юмсын цаад мөн чанарыг ойлгох нь учиг руу нь харж эхлэх нэ. Тэгээд яах вэ? Ухаарах нь шүү дээ. Хүмүүс ухаарч чадахгүй байна, харж чадахгүй байна. Өө таавал зүгээр цаатахыг харцсан. Ийм байдаг. Таныг бүр хараад гайх. Энэ яаж ингэж ойлгож чадчихна? Ойлгосон байх юм. Юуг ойлгосон байх нь? Тэнгэрлэг тэр нууцуудыг ойлгосон байна. Эцгийн зүйлсийг, тийм ээ? Түүний юмсыг, хаанчлалын юмсыг ойлгосон байх нь. Би хаантай уулзраас хааныхаа хууль дүрмийг би мэднэ. Би хаанаа ойлгосон байх нь. Хааны үг яах гэж надад ирж байгааг би ойлгосон байх нь. Тийм учраас би юмсыг цаадахыг харж чадж байна гэсэн. Ойлголт бидэрт нүдийг минь нээж өгнө гэсэн. Дөрөвдүгээр илчлэлтийг өгнө. За энэ бас их том. Гэтэ би энийг маш богинохон тайлбарлая. Илчлэлтийг өгнө. Илэрхийллийг нь зөв тусгаж авах чадварыг өгж байгаа. Илчлэлт гэдэг бол нууцлагдсан юм ил болохыг хэлж байгаа. Мөн дутуу ойлгодог юм бүрэн гүйцэд ойлгохыг хэлээд байгаа. Илчлэлт гэхээр таниагүй зүйлсээ танихыг бас хэлээд байгаа. Илчлэлт гэхээр яг энэ цаг үед яг энэ юмсын тухай яг л чи яг одоо ойлгож хүлээж авах ёстой. Энэ ингэж илэрхийлэгдэж байна. Тэгэхээр яг энүүгээр амьдрах ёстой гэдэг тийм одоо агуулга түнд байдаг. Ингээл томолтой юм. Тэгээ би нэг ийм дөрвөн үгээр тодорхойлъё. Тэгэхээр ойлголт биднэрт илчлэлтийг илэрхийлж өгөх нь. Ямар ч ойлголтгүй хүнд юу ч илтгэхгүй байх нь. Заримдаа тийм хүмүүсийг бид харахтаа энэ яагаад юм ойлгодгүй юм болоо? Энэ яагаад харддаг юм болоо гэж гайхаад. Аргагүй ш нөгөө хүн ойлгохгүй юм чи. Ямар сүнслэг үнэнг ойлгохгүй байна. Үгийг ойлгохгүй байна. Тийм учраас тэр хүн юу ч харахгүй байна. Юу ч түүний хувьд оновчтой биш байх нь шүү. Тэгээ тэрийг хөөгд явуулах уу? Юу гэж бодож байна? Үгүй шүү дээ. Хүлээл л дээ. Төвчий. Тэр хүн үг сонсч байгаа бол хизээ нэгэн цагт ойлголт ирэх л болно. Яагаад үгийг сонсож байгаа учраас. Түүнээс хов жив сонсоогүй байх. Тавдугаарт ойлголт биднэрт мэдлэгийг нээдэг. Юмсыг бид мэднэ гэсэн. Жинхэнэ одоо яг энэ ойлголтын сүнсний бидэнд илчилж байгаа энэ ойлголт биднийг ихэрхэг байдалд аваачихгүй. Бид нар юмсыг мэднэ гэдэг бол яг л та юу чадна, юу чадахгүй гэж зүгээр илэрхийлж байгаа та яг адилхан. Мэднэ гэж бол мэдчихэл байна гэсэн үг байхгүй. Түүнээс юу амар өнгөрөө гэдэг. Тэгээ би энийг цаашлуулдаг юм биш байхгүй. Мэдж л байгаа та мэдж байна. Та удаан мэдгүй мэднэ. Удаан бол яг ийм байдгийг. Кодыг мэдгүй мэднэ яг ийм код байдгийг. Мэдчихэл байна шүү дээ. Та компьютерыг асууж мэдгүй мэднэ. Юу өнгөрөө юм чи гэдэг. Мэдж байгаа юм ч яах вэ? Та гитар дарж мэдгүй, нот мэдгүй мэднэ. Юу өнгөрөө юм. Өнгөрөөгүй байхгүй. Мэдж байна гэсэн. Тэгээ энэ хуучин сэтгэлгээ гадаг та юу хүмүүс мэдж байгаагаа хэлэхэд та өнгөрж байгаа юм биш аахгүй. Би мэдж байгаа учраас мэдж байгаагаа л хэлж байна. Мэдхгүй бол мэдхгүй байгаагаа бас мэдж байна гэсэн үг байхгүй. Би мэдэхгүй надад чинь гэдгийг би мэдж байна. Мэдгийг нээдгээ мэдж эхэлж байгаа болохоор л тасралтгүй зөв бодож чадна гэсэн. Тасралтгүй зөв бодож чадна. Яагаад гэвэл энэ юмсыг мэдж байгаа учраас. Юмсыг яаж ажилдгийг нүд нээгдэд харцсан учраас би зөв энэ тулаар л бодноо гэсэн. Ерөөсөө ийм л байх хэрэгтэй. Ингэж ажилдаг. Тийм учраас би мэдснийхаа дагуу юмсыг таньж, боловсруулж, мэдлэгийг улам бүр нэмж чадна гэсэн. Мэрэгүү гантавалж ирж байна гэсэн. Өөрийгөө гайхан тэгээ та. Сохор байсангүй ямартна, баярлан хөөрнө. Оюун санаа чинь чөлөөлөгдөн, мөн сүнс маань тэнгэрнэ гэж. Би технологийн тал дээр дөнгөж ингээл 14 оны тэр 8 сараас эхлээд ингээд явж байхад юм мэдж ихтэнгүүд аягүй баярлдаг гэсэн. Одоо ч баярлдаг л да. Мэдхгүй байгаа юм а мэдхээр зүгээр нэг камерын тал дээр штэ. Тэр угсрал тэр нууц өшөө бүр тийм боломжуудыг олж харангуутал бөөн баяр. Оо ямар гоё юм бэ? Ямар гоё юм. Энийг ч олж авлаа штэ. Өөрийн хүчээр биш л те. YouTube, тэгээд вебсайт байгаа тэрнтэй холбоотой байж байгаа надаас түрүүлээд мэдсэн улсуудын мэдлэгээс би уухтаа баярлж байгаа байхгүй. Яагаад надад тэр байхгүйсэн шүү дээ. Тэгээ би тэндээс уулаач тэр мэдлэгийг. Тэгээ би баярлж шүү дээ. Одоо би чадна шүү дээ. Одоо би хийж чадна гэсэн. Яг л тэр хүмүүсийн адилаар хоёр агаарын антенны хооронд нь холбож чадна. 15 км хооронд нь холбож болно.
Би чаддаг л болно шүү. Мэдлэг миний дотор орж ирж байна. Би мэдж байна гэсэн. Энд өнгөрөх явдал байхгүй гэсэн. Та бид баярлна. Мэдхгүй юм мэдээд ирэхээр, харахгүй юм хараад ирэхээр ямар их баярлах. Тийм үеч танд байгаа. Би яагаад өнгөрсөн хугацаанд, өнгөрсөн он жилүүдэд энэ юмсыг гэж мэддэггүй байсан юм болоо. Хайр юм гэж. Тэгвэл одоо мэддэг болчих. Одоо тэгээд мэддгээсээ цаашаа амьдрах цаг хугацаа үлдэж байна. Мөн дараагийнх нь хэдхэн болчихоо? 7 дахь нь 6 юм. Ирээдүг харах харааг хурцлж өгдөг байх нь. Ойлголт өөрөө. Би ахад авчиръя. Юмыг бид нар ойлгосноор удаан тэнэ гэж. Удаан тээхийн тулд бид нар юмсыг ойлгох хэрэгтэй гэсэн. Тэдний нэг найрлагад нь юу өгдөг байх нь вэ? Ирээдүг харах харааг минь улам бүр хурцлж өгнө гэсэн. Тааж буудахгүй нь шүү дээ. Хэрэг буруу байвал тохируулна гэсэн. Энэ буруу шүү дээ. Энэ буруу. Би ийм ирээдүг хүсэхгүй байна. Би яг ийм ирээдүг хүсэж байна. Яг ийм ирээдүг надад өгнө гэд амласан байна, хэлсэн байна, илчлэгдсэн байна, илэрхийлэгдсэн байна, миний дотор орсон байна. Тэгэхээр би ийм ирээдүг бий болгоно гэсэн. Тэгэхээр би өөрийнхөө хүүхдүүдийн ирээдүйд үнэхээр санаа зовхгүй байна. Яагаад би яг тэр ирээдүг нь харсан учраас эхнэр битэр хамтдаа ажиллаж байна. Мөн дээр нэмээд хүүхдүүд маань хамт ажиллаж байна. Бидний хүүхдүүдийн ирээдүй ерөөсөө ялсан, ялгуулсан байна. Тэд нар алдахгүй. Яагаад зүрхэнд нь үг байгаа учраас. Зүрхэнд нь эцгээс ирсэн үг биднээр дамжуулаад хүүхдүүд маань очиж байгаа учраас. Мөн энэ амьдралын хэм маяг тэдний амьдралыг хэлбэржүүлж байгаа учраас тэд хизээч газардахгүй гэсэн. Энэ бол баттай ирээдүй харагдаж байгаа юм. Мөн өшөө бүр энэ ирээдүй маань улам бүр баталгаажиж хорслогдох ёстой. Тэр л ирээдүг та бид нар үр хүүхдүүдтэй харах боломжтой болж байна. Мөн дараагийнх нь ойлголт бидний үг хэлдгийг засгийн засаж нэмдэг байх нэ гэж. Ойлгож хүлээн авч бодож тунгааж байгаа мөн ухаарч сэхэрж буй хүнээс үг шиг үг гарахад хүмүүс үгтэй холбогдно гэж. Хүмүүс үгтэй холбогдно. Тэгэхээр ямар үгтэй холбогдох ёстой вэ гэдгийг хүн өөрөө мэдэх нь байна. Тэгэхээр ойлголтыг авч ойлгож явж байгаа, ойлгох процессор явж байгаа энэ хүн өөрөө энэ хүний амнаас гарах үг нь өөр болж ирээд мөн олон тэр үгнүүдийг хүлээж байгаа хүмүүс сүнс хийгээд тэр зүрхээрээ тэр үгийг барьж авч байна. Бид бие биенийг барьж авдаг тийм ээ. Бүлгийн уулзалтаа ярьж явах чинь яг наад чинь биш тэгэл бүр барайл авдаг. Яг наад чинь мөн барь. Би яг энэ талыг яг ингэж ойлгосон. Би яг ингэж ухаарсан. Надад бас яг ингэж санагдсан шүү. Эсвэл ингэж бодогдсон шүү гэж би ярьдаг бид нар. Ингээ үг аль хэдийн бидэрт ойлгогдож эхэлсэн байх нь тэр үгсийг бид нар ярьдаг байх нь. Одоо энэ бүр ахаад нэмэгдэнэ. Ахаад бүр олон цуглаануудад үнэхээр олон улсууд бас таньж байгаа үгийг. Яг энэ үгийг бид нар хүлээж ирсэн. Яг энэ үг миний амьдралыг өөрчилсөн. Яг энэ үгнээс би эхэлсэн. Энэ үг намайг сэрээлээ гэж бид нар ярих болно. Тэр хүмүүс ч гэсэн тэгж ярьж байгаа. Одоо тэд нар магад ирж магадгүй. Тэгэхээр яаж гэнэ вэ? Үг хэлэгдэх нь өөрчлөлт орж байна гэсэн. Зөв үгс өгдөнө гэдэг нь зөв арга замаар амьдрах алхахыг хэлээд байна гэсэн. Та бидний ам нээгдэж мөн амиар баялаг ухаарл сэхэрлэр дүүрэн мөн зэмлэн ч гэсэн хатуу ч гэсэн сургамжтай тэр үгс бидний амд өгөгдөх нь шүү дээ. Бидний амнаас гарах нь шүү дээ. Түлхүүр үгс бидний амнаас бас гарах нь. Зөвхөн одоо урд гарч ирж байгаа нөхрөл түлхүүр үгс ярих биш. Та бид нар бүгд жирийн амьдралдаа, өдөр тутмын амьдралдаа түлхүүр үгсийг хүмүүс түлхүүрийг өгөх л боломжтой. Өгөх л болно. Тийм учраас зөв цагт, зөв газараа, зөв үг гарахын төлөө бид нар бас хүлээцтэй байх хэрэгтэй гэсэн. Айгуу гоё нандин юм тээж авч явж яснаа буруу газар асахчул хэрэггүй шин. Нэг гоё өнөртөө бас аав явжснаа газар хагалаач хайрыг. Үгүй шин чи очих хөстэй газар өгөх хөстэй хүндэл өгөх хөстэй. Нандин гэж бодож байгаа юмыг нандинж байгаа тэр хүнд л өгдөх болохоос биш. Үр ашиг нь тоодоггүй, нандиндгүй хүн тэр нандин зүйлсээ өгөх алба бидэрт байхгүй байхгүй. Тийм учраас бидний дотор байж байгаа бидний амьдралыг өөрчилдөг тэр үгийг бид нар үгийг хүсэж байгаа хүнд л өгөх ёстой байхгүй. Үгийг хүсдэхгүй хүн өгөөд яах юм? Тэг чинь тэгэл аханд хоолоо өгснөөс ялгаа юу байх. Тэнэг хүн битгий зөвлөөд та адилхан тэнэг болно гэдэг мэрэгүү ухаач энэ баг. Тэнэг хүнтэй харьцах шаардлагагүй гэсэн. Яг өөрсдөө айхтар ухаантай болгочихж байгаа. За бас ингэж бодож болохгүй нэ шүү дээ.
Нөгөө нэг хуучин бодлын чинь голдолтойд би бас жоохон үзээд нь штэ. Төлхөр өгс өгөхд нөгөө за Бурхны сүнс бидний аманд хүрэг гэж залбирах ёстой гэж. За дараад нь залхаж гин үү? Дахиад яв заа өөрийгөө би ч гэсэн бас ядарч шүү. Гэтэ яг бай. Зүтгэнэ. Ойлголт бидэнд юу гэдэг вэ? Зоргийг минь асааж өгдөг. Яа, зориг. Тэг зориг гэдэг хамт хэлчихв. Зориг яа, надад зориг хэрэгтэй. Амьдралдаа зоригтой шийдвэр гаргахад надад зориг хэрэгтэй. Зоригтой алхмуудыг хийхэд үнэхээр зориг хэрэгтэй байна. Маш оновчтой амьдрахад зориг хэрэгтэй байна. Оновчтой үгийг хэлэхэд бас зориг хэрэгтэй байна. Дандаа үгийг бид мөлийлгөхдөө ямар зориггүй хэлдэг. Айчдаг тухайн хүнээс. Тухайн хүнийхээ ааш аврааш айдаг. Эсвэл нөгөө хүн чинь айгүй их мөнгө өгдөг. Тэгээд нөгөө үг хэлж гэхээр мөнгө нь зогсчих гээд байгаа юм шиг. Нөгөө саппорт нь зогсчих гээд байгаа санагдана. Тэг хэлэхээс өөр яах вэ? Хэлэх хэрэгтэй бол тэр үгийг хэлэхээс өөр арга байхгүй шүү. Эхнэр битэр нэг хүнд бас хэлж лээс. За одоо хоёулаа яг энэ хүнд энэ пасторд хэлэх болчихжээ. Зориг хэрэгтэйсэн байхгүй. Та нар Филипп пастор 6-ыг сонсдгоо гэхэд бид нар сонсдгоо гэж хэлэхэд зориг хэрэгтэйсэн байхгүй. Яг тийм зориг байхгүйсэн чи яах? Айж шүү дээ. Тэгэл цалингүй болоод ажилтг болоод тэгээ яах вэ? Бөө мэд. Гэтэл бид тэр залбирсан. Промны таад удирдахгүй бид нар таны удирдамжгүйгээр бид нар явах ёсгүй шүү. Бид нар явахгүй. Таад үнэхээр бодтор удирдаг. Бодтор удирчны үр дүнд бид нар бодит шийдвэр гаргана гэдэг зүйлдээ л тогтцсон байсан. Тийм учраас бодит дуудлага өгсөн, хэлэх цаг нь болсон. Тэгээ Бурхны үгийг яг хэлж биелүүлэхэд бүх хангамжууд нь ихэндээ бүрэлдэж байгаа. Тэгээ бүх хангамжууд гэдэг чинь тэгэл наацхийн тэгэл цалин мөнгө шүү дээ. Тэгэл би одоо сүмд ажиллаж байсан сүмээс гарангуут би одоо яах юм бэ? Гуйлгууж болохгүй байхгүй. Шууд дуу дуулж болохгүй байхгүй. Тэрнээс өмнө дуу дуулахгүйгээд хангамж байх хэрэгтэй байхгүй. Тэгээ тухайн үед яг тэр шийдвэр гаргахаас өмнө шийдвэр гаргацсан байсан л да. Тэр шийдвэр хэлэхээс өмнө бидний санхүү шийдэгдсэн байсан. Яг би ажилд ороод нөгөө ажил нь боломжийн цалинтай урд авжсэн цалингаас 2 дахин илүү тийм байсан. Тэгээ нэх гоё бол одоо яг яах вэ маах вэ гэл тээ. Цалин байл аюу хөрөлцөөтэй болчаад байдаг. Тэгтэл тэрэндээ автаж те бас сүмээс явж болохгүй байхгүй. Тэгээ төд удалгүй цаг ирсэн шин. Уулзъя гэдэг. Яг цаг нь болжээ гэдэг тэр дохиог сонсож байгаа. За их хэлэх болчих. Тэгээд яг одоо ингээд зориг хэрэгтэй байсан. Тэгээд зориг хэрэгтэй байсан учраас нэг 2 хүнтэй уулзсан. Тэр 2 хүнтэй уулзаад за бид хоёр яг ийм зүйл хэлэх гэж байна. Надад зориг хэрэгтэй байна. Зориг өгөх төлөө залбирч өгч байсан. Тэгээд тэр 2 хүн залбирсан. Хангалттай зориг авсан. Тэгээд пастортай хэлсэн баг. Бид явах болжээ уучлаарай. Тэгээд явсан да. За энэ яг энэ зүгээр яг миний анд тохиолдсон нэгийнхэн зүгээр зоригийн жишээ. Тэгээд бид зоргийг минь асааж өгдөг байна. Юмсыг хийж чадах, тээж чадах, төвчж чадах, найдаж чадах, зориулж чадах, үйлдэж чадах, хэлж чадах, мөн итгэж чадах зориг өгнө гэсэн. Мөн түүний оршууд зогсноо гэдэг бол бас л зориг хэрэгтэй байдаг. Заримдаа үнэхээр сул дорой байдалтайгаар бид энд ирдэг зүгээр. Бид нар өөрсдөө хүүхдүүдийг хизээч сул дорой байна гэдээ гэрт орох ёсгүй чи хүчтэй болж иргээд гаргаж болохгүй ч. Өвдсөн, хавдсан, эсвэл хугалцсан, эсвэл яатсан, бэртцэн орж иргэлтэй. Сул дорой болцсон. Хүүхдүүд зодуулсан, дээрэмдүүлсэнгүй хамаалгалт. Орж ирдэг. Бид нар авах ёстой. Бид зөвшөөрсөн, түүнийг тэнхрүүлнэ. Бид нар дараагийн удаа яах ёстойг нь зааж өгнө. Заримдаа гар зөрүүлэхийг зааж өгнө. Заримдаа хэл амаараа ойлгоцохыг зааж өгнө. Заримдаа өөртөө хамгаалах тухай бид нар бас зааж өгнө. Хамгийн том заалт бол бидний оюун ухаанд байдаг, тийм үү? Зүр сэтгэлд нь тэр хамгийн том заалтыг хийх ёстой. Тэр хичээл нь хийж ёстой. Түүнээс яа цогсон болгоны буцаага цогчваа, үгээрээ чи давжваа гэж хэрүү зааж болохгүй шүү дээ. Нэг Жеки Чанаас дээрээ асуугаа шүү дээ. Та тулааны мастер. Яг тантай ингэ зодтолтох гээд 10 багийн өгөөдрөг яах вэ гэж зогт гэсэн. Үгүй яг өөр юм ярил да та. 20 хүн яг орж яг зодтолтох гээд бүр яг эвгүй боллоо. Та яг зодтолтох боломжгүй. Яг яах вэ та? Яг ямар мехнээс, ямар конфунаас эхлэх вэ? Ямар тасгаас эхлэх вэ гэж. За зогтон таа гэж. Хамгийн нэг номын дүрэн бол зогтох гинэ. Гүнэс гэн. Ашид өрөлт мөлтөө аваад тогрон богроо өрсөлт авч болохгүй нэ шүү дээ.
мис хэрэглэсэнтэй адилхан юм. Манай камерын бизнестэй хамт ажиллаж байгаа нэг залуу маань хар бүстэй юу лээ? Дэм нөхөр байхгүй. Кикбокс нөхөр үүдэг. Тэгээ би бас их сонирхоод нөгөө хөгжиж саваа гэдэг. Чи яг ингээд тэр зодооноор яг кикбокс хийж үзөө гэхгүй шүү дээ. Юу мэн. Тэр чи хэрэглэхгүй тэгээ яах сурдгийг. Яг хичээлдэг. Тэр чи хэрэгж болохгүй. Би хамгаалал урлаг байхгүй юу? Хамгаалал урлаг. Түрээс ингээд ялан дийлэх, тэрүүгээрээ зодтолдох, тэрүүгээрээ кайф авах тийм урлаг биш. Мэдээ чи тиймдээ тулж яваа гэсэн. Юм тулж яасан. Тэгээ тэр үед яав. Зогтсон гэж. Би л тийм сурах юм бол шоудтай. Яг үзмээр ш. Яг аим гадна цогч үзмээр ш. Ямар заваа юм бэ? Манай хүүд гэж байна. Тэквондод нэг хэсэг явцсан. 2 сар явчлаа. 2 сар явсан чил. Яа, зодтолдох шанс гарахгүй маа. Тэгээ ангидаа 3 нөхөртөө үзлээ гинэ. Жохон шалахгүй гинэ. Яаш нэг яг ингэж намайг бариад авсан баг. Дөнгөд би нөгөө тэквондод яг нөгөөтөө хэрэглээд гэсэн. Яа болио болсон ш. Бас нэг нөхөр манай ангийн хүүхдийг ингэж унгачаа дээр нь дараад ахаар би бүр аваа шидэж ш. Би ч бас хөвчтэй юм байл ш. Танаа 6 булчаа нараа. Мөн хөлөг манай хүмүүс тэгжэл ш. Би бол бас тэгмээр л бай. Тэгээ болдгоо мэлээ тэр чи. Юу яриад явчихваа. Зоргийг асааж өгнө гэж байна. Та бид нар зориг хэрэгтэй. Ахад би хэлчих. Төвчих зориг, найдах зориг хэрэгтэй ш. Юу сонин зориг шаардлагагүй юм ярьдیں۔ Үгүй, зориг шаардлагатай байдаг байхгүй. Найдах зориг. За би найдъя даа. Зориг хэрэгтэй байхгүй. Мөн итгэх зориг хэрэгтэй. Мөн очих зориг хэрэгтэй. Хэлэх зориг хэрэгтэй. Бас өөрийгөө илэрхийлэх зориг хэрэгтэй. Энэ нь ойлгогдоос бий болдог ерөөлөд байх нь шүү дээ. Мөн дараагийнх нь мэдлэггүй байдлын хаалтуудыг ойлгоход маань зайлуулдаг байх. Мэдлэггүй байдал. Мэдлэггүй байдал гэдэг бол шүү дээ. Ерөөсө жижигхэн мэдлэггүй байгаа байдлыг залруулах ерөөсө биш. Мэдлэггүй байна гэдэг энэ байдлыг цогцоор нь зайлуулдаг гэдэг байна. Цогцоор нь. Аливаа юм мэдэхгүй байх. Их сонирхолтой шүү дээ. Ерөөсө эхлээс эхлүүлээл ишлэл хүртэлх тэр ном тэнд явагдаж байгаа бүх үйл явдал, түүх, амьдрал болсон ерөөсө тэнгэр газрын гай гам шиг бүх зүйлийг мэдэхгүй байх. Энэ чинь мэдлэггүй байдал байна. Энийг мэдэх хэрэгтэй болчиход байгаа юм. Энийг бид мэдээд ирэхээр ямар дундаршгүй вэ? Хүмүүсийн амьдрал ямар олон зүйлсийг бид илэрхийлж илчиж харуулж байна. Ямар их зүйлийг зааж байна бид нарт. Мэдлэггүй байдал. Мэдлэггүй байдал бидийг сохолдог баг. Харин ойлголт бол энэ мэдлэггүй гэдэг энэ байдлыг юу н альва ямиг мэддэггүй байдлыг зайлуулдаг гэсэн. Зайлуулдаг. Юм яагаад ингэж явагдгийг мэдлэггүй байдал чинь аахгүй. Ойлголт. Үгийг ойлго, альва юмсыг ойлго, хүлээж ав, ух, төнх, бяслаг, боловсруул. Ойлголт тэр үгийн талаарх ойлголт, тэр үгийн талаарх биелэлтийг сонирх. Тийм мэдлэггүй байдал устж зайлуулах нэ гэсэн үг. Мэдлэггүй байдлыг цогцоор нь зайлуулах тухай. Тухайлбал жишээ нь Бурхан яаж ажилдгийг, түүний ажил хэрхэн өрнөдгийг, хүн яаж түүнд нь оролцдгийг гэдгийг мэддэг бас. Мэддэг байх хэрэгтэй гэсэн. Хэрвээ энийг мэддэггүй байх юм бол яаж ч оролцох боломжгүй байхгүй. Гитар дарахыг мэдэхгүй бол энэ гитар дарах гэдэг ухагдгүй мэдлэг байхгүй бол дарж мэдэхгүй байна. Гитар даралтын талаар ядаж хараад ойлголт авахгүй бол барилаад бол дабомт. Энэ хоёр гараг яаж хооронд нь салгах вэ гэдэг байна. Анхан шатны бол энд ингээд аккорд барилаа. Тэгээ яах вэ нэг? Яаж цохох вэ? Би нэггүй цохилтоо анхаарад аккордоо мартаад байна. Өөг эсвэл би аккордоо бариад байдаг цохилтоо мартаад байна. Ингээ боломжгүй гэж. Үгүй гитар дарахад аккорд цохилт хоёр, хэмнэл хоёр зэрэг явагддаг юм аа. Хүний дотор хэмнэл бий. Онгиж мэдлэг өгж шít. Хүний дотор хэмнэл бий. Энэ хэмнэлийн дагуу цохилт явна. Тэгээ ямар хэмнэлтэй дуу тогломоор байна уу? Тэрнийхээ дагуу хурд удаан ялгаатай байх болно. Бас ямар төрлийн дуу тоглох вэ? Дам мажоороос бүтсэн дуу тоглох уу? Минор оролцох уу? Эсвэл рок стилтэй, эсвэл жаз стил янз янзын байдлууд байж байна. Тэр болгоныг дарахад өөр цохилтууд байдаг юм а гэсэн мэдлэг хэрэгтэй болчихдог.
мэдлэггүйгээр орж ирэх юм бол нэлээд удаан зовно гэсэн. Хятад ах юм бол. Аюу хүндрүүлч уугүй юу? Орчондоо суугаад зүгээр гитар балгасч нөгөө чи юу мэдлэг зэдэг боо юм. Яг мэддэхгүй өнгөрцөн зүгээр л анзаарахгүй өнгөрцөн юм байгаа байхгүй. Гэтэл дараа нь яг иймэрхүү байхгүй. Зүгээр түүний тухай мэдлэг олж авсаар нэг мэдсэн дарддаг болсон. Хүмүүс нэгдэж эхэлдэг. За яах ойлгомжтой шүү дээ. Эхлэл номын 11 дээр ерөөсөө Бабелийн цамхыг барьсан хүмүүс нэгдэж эхэлж байгаа шүү дээ. Нэгдээд бижигдэл сайхан бурханд хүртэл бүдээрээ сайхан цамхаг барьцгаая гэсэн. Харин тэднээс хэлийг өөрчилсөн гэж бурхан хэлийг өөрчилсөн. Хэлийг өөрчлөлтөө нэг гол юм биш. Зүгээр л энэ ойлголтыг нь авсан байна. Яагаад тэд нар хүмүүс бие биенийг ойлгоод шүү дээ. Ойлгоод байгаа учраас нэгдээд шүү дээ. Нэгдэнгүүтээ тэд нар яасан? Буруу тийш явсан байна. Тиймээс бурхан өөрөө ойлголтыг өгдөг юм. Тэр бас ойлголттой буцааг авах л дээ. Яг өөрийнхөө юм өгсөн юм чинь өөрийнхөө юм буцаагаад авах. Бурхныг ер нь өөрийнхөө юм буцааж авахд бид нар ер нь дургуутах ер нь ямар алба байна. Алба байхгүй байна. Яшимэн дээр амиа авахын тулд бид нар юу хийсэн? 30 секунд амьдрахын тулд бид нар ямар жор хэрэглэх юм? Цаг нь босоод бурхан авч тараа. Уучлаарай таны амь авах цаг боллоо. Авна шүү дээ. Яг би энэ амийг чинь би өгсөн юм. Би буцааж авч яана өөр дээрээ. Одоо би чамтай юм ярина. Ингээл явах. Ер нь бидний гих зүйл юм дэлхийд маш бага дөө ер нь байна уу? Хүн төрлөختөнд тэрслээд ер нь за би хүн бүтээе. Бурхан та бас хүн бүтээч. Надад бид шинжлэх ухаан манах чадчихээн. За хийцгээе гэсэн чинь бурхан яас. За би материал авлаа шүү. Хүн хийх гол материал юу юм? Гадар энэ шороо шүү. Тэгэхээр хүн төрлөختөнд материал байхгүй байхгүй. Яг наа чи миний материал шүү. Харин нэг миний материал дээр нэг суучаа, худлаа, тэ шинжлэх ухаан мухан бидний хүнийг хийн ми шоргоож бүтээж гин гэд. Ямар их бабелдтэй нөхдүүд вэ гэж байгаа. Харин хүмүүс нэгдэж эхэлдэг. Харин өнөөдөр тэр нэгдлийг бий болгож байна. Төөрөгдлийг бурхан өгдөг юм биш. Төөрөгдлийг тархич нь бурхан биш. Харин тэр нэгдмэл байдлыг бий болгож бурхан өөрөө юм. Эхлэл номын 11-ээс харах юм бол ерөөсөл тэр өгсөн ойлголтоор бурхныг таньж мэдхийн төлөө ашиглах ёстой байтал тэд нар ойлголтуудаа нэгтгэхэд өөрсдөө бурхнаас дээгүүр гарахын тухай бодцсон байна. Тийм учраас бурхан өөрийнхөө ойлголтыг авч байгаа. За боли. Эдгээр чинь нэгдээд их юм бол юу ч хийж магадгүй. Яаж тэнэгдэж магад мэдэх нөхдүүд байна гэж. Тэгээд олон хэлтэй болсон шүү дээ манайс нь. Гэхдээ монголчууд бол бас эйгүү шүү дээ. Ямар ч хэлийг сураад байгаа шүү. Бүр нэг ясны тэр уугуул тэр нөхөр байсан юм шиг л англиг бол аймаар сурна, испанийг бол айхтар сурна гэж бас хятадыг хүртэл бүр ялгахын аргагүй сурж яах гэж зааварч. Тэр монголчуудад тийм бэлэг яваас өгчдөг би зүгээр хувьдаа боддгийн бүх дэлхийн ойлгомжтой юм ярих юм шиг байна Монгол. Бүх дэлхийн хүмүүст ойлгомжтой хэлээр л ярих юм шиг байна. Магадгүй зарим тийш очиж магадгүй, зарим тэдэн бас энд ирж магадгүй. Эсэргүүцэх аргагүй үг хэллэгүүдийг ойлголтын сүнсээр хүлээн аваад ярихад эв нэгдэл үүснэ гэж. Эв нэгдэл үүснэ. Пүүжигч маань өнгөрсөн 5 дахь их сонирхолтой юм ярьсан. Эмчилгээний 50% нь яг эмчилгээ, эм доод шинжлэх ухаан 50% нь итгэл байх хэрэгтэй юм. Итгэл төрүүлэх. Үг байх хэрэгтэй болчиход байгаа. Би нэг бүр хөгжүүлээд бүр бодсон. Одоо энэ 50 гэсэн хувь бол ихсэх юм шиг байна. Үг гэдэг тал нэгсээсэй гэж бодоод байна. Их байдаг болохоор л бурхан Есүс Христос үгээр амьдуулж ирсэн юм шиг байгаа юм л та. Ямар шинжлэх ухаан байхгүй шүү дээ чинь. Ямар нэгэн парацетамол амруу шидэг үстэй. Чи хүн амьдуулдаг тийм жор ерөнтөгтэй понк шидэнгүүтээ лазер гараад ир гээг байхгүй. Түүний үг байсан шүү. Ямар эрх мэдэлтэй үг вэ? Өвчин хүртэл байж орнохын газар байхгүй. Ямар ч үхэл заяа бүр өвчнөө болоод ямар ч үхэл орнох газар байхгүйгээр л түүний үг лазераа гараад ирээ гэж. Лазераа гараад ир хөөх 3 үг. Лазер гэдэг чинь яг шинжлэх ухаанаар яг юу гэж бодохтой үг юм бол доо. Хүн бол ингэж төрж байгаа. Үгүй. Есүс Христ өөрөө хийм. Мөн үү? Хийм. Хинээс ямар үг гарсан юм? Тэр чухал байна. Хинч биш нөхрөөс лазераа гараад ирэх юм бол хинч амилахгүй байхгүй. Хин нэгэн нөхрөөс ханиа чи эдэг хоолой чи зүгээр болоо гэхэд эдгэж байгаа байхгүй. Гэт өөрийгөө хөрх. Тэр учраас үг үнэхээр бий болгож эхэлж байна юмсыг.
дан ганц эмчилгээ, сувилгаа биш байх юм. Өнөөдөр шилхэн хүртэх хөдөө зөвшөөрч байгаа шүү дээ. 50% тэр хүний итгэл бишрэлт. Чи эдгэн зүгээр наач болно. Энийг жоохон хичгтэй чи эдгэн. Босхлоо. Хүн сэтгэлийн амьд гэж ярьдаг. Сэтгэл хийгээд итгэл. Энэ бас дээр нь давхар сүнс ажиллаж байгаа. Тэрс бид нар хүмүүсийн дээр хүүхдүүдийн дээр эдгэрлийг тунхлах хэрэгтэй. Миний хүүхдүүд эрүүл байж чинь. Миний хүүхдүүд эрүүл өснө. Ямар ч хууч, ямар ч өвчин эмгэг эзлэх ёсгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Зарим өвчнүүдийг бид нар үнэхээр барих боломжгүй, хэмжих боломжгүй байдаг. Ямар ч агарын зам нам юу, агаар туслын зам юу ч явж байгаа юм бэ? Бүүм. Тэр үед бидний тунхаг, бидний үг, бидний хэмбэ, бид нар хаан зогсож байгаа тэр газараас шууд хамааралтай байна. Шууд мөдөйг бол яг болоход байх л да. Чихэр өөхгүй байх, хинээ тэр янз бүр гам гэж. Зарим нөхцөл байдлыг өдөртөх боломжгүй шүү дээ. Юм. Би тийм ч учраас өвчнийг хийсч ирдэг мэддэг гэдэг байна шүү дээ. Хэлж ирэхгүй мэрхгүй. Тэрс тэрийг бид нар яаж захирах вэ? Нүдэнд харагдахгүй юм бид нар үгээрээ захирах юм шүү дээ. Хүний сэтгэл хүний нүдэнд харагдахгүй шүү дээ. Хүний сэтгэлд байгаа тэр эргэлзээнүүдийг үгээрээ бид нар захирах юм шүү дээ. Битгий эргэлз наа чи эдгэрдий надах чинь. Тэгэхээр за. Тэгвэл тэр үг ирэхээс нааш хич тэр өөрөө ерөөсөө итгэж байгаагүй л байхгүй. Би ингээл үхэх нэгээ тэгээд үхчихэж байгаа. Би танад ярьж л нэг хөлдөгч машин нэг хүн хөлдсөн залуугийн тухай. Тэр үхсэн юм байна. Махны нэг хөлдөгч машин. Тэгсэн чинь яаж байгаа ч түүжигдсэн юм уу? Тэгээд онгоодгсон чи яасан? Ерөөс тэр хөлдөгч ажиллаагүй гоо. Тэгвэл хөлдөгч махны хөлдөгч машин тий явуулын станцад ерөөсөө би үхсэн юм байна. Хөлдсөн юм байна. Тэр намайг хөлдөөх юм байна гэж итгэсэн баг. Ямар ч хөргөх систем ажиллаагүй зүгээр байжсэн. Тэр хүн даарсараад өгөхөд өгсөн. Тэг боломжтой байх. Үг ирэхгүй юм бол хүн өгөх боломжтой. Эргэлзээндээ баригдаад ах юм бол эргэлзээл тэгэл доосноо гэсэн. Хизээч би идэхгүй бол хизээч идэхгүй. Мөн хизээч би ойлгохгүй та хизээч ойлгохгүй. Та хизээч уучлах чадахгүй гэх юм бол хизээч уучлах чадахгүй. Мөн хизээч би давж гарахгүй гэх юм бол хизээч давж гарахгүй та. Би давж гарна, би ялна, би дийлнэ, би хязгаарлуудаас сэтгэнэ. Би өөр байж чадна. Өөр үгийг авж яана. Өөр хоолоор хоололж яана би. Би өөр байж чадна. Миний идж байгаа зүйл намайг тэнхрүүлж байгаа юм бол миний махан биеийн хоол шүү дээ. Намайг тэнхрүүлж надад хүч чадал өгж байгаа юм бол үг намайг өөр болгоно. Үг намайг яг түн шиг болгоно. Амен. Тийм итгэл яагаад бид төрж болохгүй гэж. Мөн эцэст нь ойлголт бидний зүрхний мэлмийг гүйгүүлнэ. Үүний маш том жишээ бол Даниил өөрөө байж. Даниилийн 5 дугаар бүлгийн 14 дээр. Чамд Бурхны сүнс байгаа бөгөөд саруул ухаан, оюун бэлэг, ер бусын мэрэгэн ухаан чамд байдаг тухай би сонссон юм аа гэж. Небухаднезар хаан бүр сөхөрж байгаа. Зүрхний мэлмий нээгдсэн Даниил. Сүнслийн нүүц, зүүд мүд янз янзын үзлүүдийг тайлна. Тэр тийм гоц авьяастай, тийм чадвартай байна гэхээс илүүтэйгээр түүний нүд нь нээгдсэн баг. Тэр юмсыг ойлгодог учраас, ойлголтыг тээдэг учраас, юмсыг ойлгох гэж хүлээж авдаг учраас, тэн дээр ажилдаг учраас, Бурханаас ирж байгаа тэр үгс түүнтэй харилцаж байгаа харилцаанаас тэр олон зүйлийг ойлгож, тээж, авч явдаг учраас, юмс яаж ажилдгийг мэддэг байх нь, юмс яаж ажилдгийг мэддэг учраас 79-нд юу болж байна, хэн юу тохиолдож байгааг тэр төвгүй тайлдаг байна. Бүр дээр нь нэмээд Небухаднезар хааны зүүдийн учир начрыг хүртэл тайлж өгдөг. Тэр тодорхой нөхцөл байдал, тодорхой тийм учрал, тодорхой тийм нөхцөл байдал байсан. Түүнээс хүн болгоны зүүдэд тайлах тийм хоббитэй байгаагүй. Яг л хүн болгоны зүүд утга учиртай байх албагүй. Харин тэр цаг үед Даниил тэр цаг үеийн төлөө төрсөн учраас өөрийнх нь ажил тэр байсан. Тэр үндэсний хувь заяг шийдсэн баг. Яг л Небухаднезар бол хаан. Химжээс шиг өрхт хаан. Химжээс шиг. Манай Чингис хаан бол хаан. Тэр хааны тухай ухтун бидэд бол уг нь бол байх учиртай юм байна. Чамд Бурхны сүнс байгаа бөгөөд тэр бүр Небухаднезар хаан харцсан ба шүү дээ. Бурхны сүнс гэдэг бүр таньдсан юм чинь. Тэр нөхөр чинь өөрөө бол Бурхантай холбоогүй нөхөр шүү дээ. Хайр гарагийн нөхөр байхгүй. Гэтэл Даниилийг харангуйта мэлмий нээгдчихсэн хойлголтыг тээдэг хүнийг харахтаа Бурхны сүнс байна хөөе чамд. Тэгээд саруул ухаан байна чамд. Оюун бэлэг байна. Ер бусын мэрэгэн ухаан чамд байгаа тухай би сонслоо. Бүр итгэцэн баг. Итгэчихсэн хүрээд ирж шнэ. Даниилийн өмнө ирж байна.
Дэлхий бидний сонсох үе ирж байна. Ай. 7 хүн амен болж штэ. Энэ бид нар өөрсдөө ерөөсөө өргөмжлөг байхгүй. Бидний хинч битий магтдаг. Харин эндээс ярьж байгаа энд өргөөндөө цуглаад энтэй хамтдаа дуу нэгтгэн залбирахад сүнсний ертөнцид бид нар юмсыг өөрчилж яадаг. Бие лав итгэдэг. Тийм ч танайтайгаа хамт залбирахад надад юмсыг үнэхээр цөмлөхөд амархан байдаг. Бас хамт цөмлмөр байна. Хамт эвдмээр байна. Хамт ялмаар байна. Хамт сул дорой байдлаа сайхан тавья, дэвсээд өгье. Тэгээд хүчтэй байдлыг хамт авцгаая. Бүгд асуудал байна уу? Бүгд асуудал байна. Тодорхой асуудлууд байна уу? Байна. Бэрхшээлүүд бидэрт байна уу? Байна. Тэр бүгдийг энд авчиръя. Тэгээд түүнээс хоолыг авъя, төвчээрийг авъя, зоргийг авъя, нэгүслийг авъя. Түүнээс үгийг авъя. Тэгээд тэрний үг биднийг тэхрүүлэх болтугай. Үнэндээ Даниил гарч ирээг байсан бол тэр хаанд ажиллаж исэн тэр олон мэрэгдүүд бол өгөх байсан. Тэр хүмүүсийн амийг бол Даниил аварсан байна. Боловсрол хүнд хэрэгтэйч боловсруулагдаагүй хүн илүү их хор хөнөөлттэй. Энийг бид нар бол мэднэ дээ. Нэг л их сайхан боловсрал. Ямар ч боловсрал төлөвшөөгүй эр хүн. Төлөвшөөгүй гишүүн. Төлөвшөөгүй дарга. Төлөвшөөгүй боловсрогчин. Ямар их гайтай вэ? Төлөвшөл гэдэг тэр маш олон юм агуулгацсан байна. Тэр бүхнийг хийгдэг. Үнэхээр гоё хувцастай, гоё юм хэрэгэлдэг, баян чинэлэг айлын хүүхэд. Боловсрол янзын тэ дунд ангууд нь үнэхээр үнэтэй сургуулиудаар үнэхээр янзын сургуулиуд явцсан. Хамгийн гол хүмүүжлэн явагдаг. Гэт явагдаг. Ээж аав нь сургаагүй. Монголчууд бид нар бас үүнийг ер нь бол үзий яддаг шүү дээ. Эрхийг сурахаар бэрхийг сураа гэх ингэ байж дээ. Боловсрол хүнд хэрэгтэй ч боловсруулагдаагүй хүн гайтай хор хөнөөлтэй. Сүнслэг боловсрол ихсэх болтугай. Бурхтын ухаан, дотоод гэгэрэл, ер усын мэрэгэн ухаан өгдөх болтугай. Хамгийн сүүлд нь ойлголт бидний нөлөөг нэмдэг. Бидний нөлөөг нэмдэг. Юмсыг мэдэж ойлгох тусам бидний нөлөө томорно, ихсэн, цар хүрээнд тэлнэ, хоргодохгүй, улам бүр нэмэгдэнэ. Тийм ч учраас зөвхөн үгийг сонсоод үг намайг өөрчлөх гэж гэвэл өөрчлөлт гэдэг дотор чинь ийм зүйлс явж байгаа байхгүй. Тэр ойлголт гэдэг байгаа юм дотор чинь ийм олон зүйл явагдаж байгаа. Би зарим нь тайлбарлаж амжлаа. Даниил номын 12-ийн 3-ыг харуул. Хэрсэн ухаантай, зүрхний мэлмийн гийгүүлэгдсэн, гэгээрсэн ухаантай нэгнүүд нь Тэнгэрийн мандлын гэрэл шиг туяарч, олныг зөв шудраг байдалд авчрагчд нь од мэд үрд мөнхөд гэрэлтэх болно гэж иш үзүүлсэн байна. Бидний хэзээ танд баярлалаа. Таны үгийг бид нар ойлгосноор ямар их үр шим байна вэ? Таны үр шим, таны үгийн гүн гүнзгий утгыг ойлгохдоо бид заримдаа оюун ухаанч хүрэхгүй байна. Тэгэхээр бидэд итгэх зүрх байна. Бидний багтаамжийг тэлж өгөөч. Заримдаа энэ итгэх багтаамж бидэд үнэхээр чамдалтай. Эхийг тээж чадахгүй байгаадаа бидэд чамдалтай. Харин та сунгаач. Багтаамжийг минь тэлж өгөөч. Таны үгийг дотроо нь тээж, таны үгийг ойлгож, таны үгнээс ойлгоход, таны үгнээс таныг мэдхэд, таныг таньж мэдхэд эдгээр нь бидний ясан дэм, аминд минь дэм болдог гэж. Амийн минь бэлхааж байна гэж. Үнэхээр таны юмсыг, таны ажиллагаануудыг, таны үгийг ойлгоход, хүлээж авахд энэ ойлголт бидэнд ямар олон зүйлийг өгдөг юм бэ? Бидний нөлөөг ихсгэж байна. Бидний зүрхний, сүнсний минь мэлмийг гээгүүлж байна. Бидний хэрсэн ухаантай болгож байна. Бидний юмсыг цаадахыг харах чадвартай болгож байна. Бидний амнаас гарч байгаа үг хүмүүсийг нэгдүүлж байна, нэгтгэж байна. Салангад юмсыг нийлүүлж байна. Нийлэх ёстой юмсуудыг нийлүүлж байна. Эм нэгдлийг барьж байгуулж байна. Бас мэдлэггүй байдлыг биднээс бас зайлуулж байна. Хүн төрлөختөөс бас зайлуулж байна. Танаас ойлголтыг авахд энэ ойлголт бидний зоргийг асааж өгч байна. Зоргийг минь нэмэгдүүлж өгч байна. Үг хэллэгийг минь өөрчилж байна. Бидний ирээдүг бас харааг минь хурцлж байна. Гэж таныг өгөх гэсэн, ойлгуулах гэсэн, өвлүүлэх гэсэн тэр ойлголт бүгрийг
Бид нар дотроо тээ яава. Бидний нүдийг нээж байна. Бидэд оновчтой байдлуудыг бий болгож байна. Бидний дотор тодорхой байдлуудыг авчирж байна. Бидний ичнэлтийг өгж байна. Бидний бас мэдлэгийг нээж өгж байгаа тань талархъя. Таны үг үнэхээр яндашгүй гүн гүнзгий утгатай аав. Зүрхээрээ хүлээн авч байна. Миний оюун ухаан энэ бүгдийг үнэхээр ойлгошгүй. Зармийн хүлээж авч байна. Харин би сүнсээр зүрхээр хүлээж авч байна. Удаан тэхийн тулд таны үгийг би ойлгох ёстой. Удаан тэхийн тулд үннийг би хүлээж авах ёстой. Удаан тэхийн тулд үнэнтэй би наадаж үнэнг би мэдэх ёстой. Таны хайрыг мэдэх ёстой. Таны хайрыг таних ёстой. Таны хайрыг ойлгох ёстой. Ойлгож таньж мэдвэл би удаан тэгж чадна. Мөн чанарын дагуу амьдрч чадна. Таны гүн гүнзгийг бид нар мэдэх болно. Таны өндрийг бид нар хэмжиж чадах болно. Таны бодсонтой адил бид нар бодож чадна. Таны үг улам бүр биднийг гүнээс гүнзгээр өндөр өндөрлөө хөөчж алдар салдарлоо биднийг өөрчлөж чиглүүлэх болтугай. Эрх өдрүүдэд үнэхээр бид нар өөрсдийнхөө амьдралыг төлөөлөхгүй. Бид үндэсний асуудал яригдчихэв. Өөрсдийнхөө асуудлаас бид нар хэдий болтол ингэж зууралдах юм бэ? Энэ нь дуусахар болох болно. Бидэнтэй тэрсэлдэж байгаа бидний оюун ухаан хийгээд бидний мэдрэмжүүд цаг нь дууссаа энэ бүхэн хязгаартай. Дуусах цагтай. Эхэлсэн юм бол тэд дуусна. Харин бид дууссаны дараагаар улс үндэсний хувь заяаг ярина. Бидэрт хийх ажил үнэхээр их байна. Эзэн таны төлөвсний дагуу, таны тогтоосны дагуу, таны хэмцэх хэмжүүрийн дагуу ажиллагаанууд явагдах ёстой. Үүнд бид нэр оролцох гэж энэ зогсож байна. Үүнд бид нар оролцохын төлөө энд танаас бид зоригийг, ойлголтыг, хүч чадлыг, мэрэгэн ухааныг бас таныг гуйж байна. Таны үгийг хүсэж байна. Баярлалаа хот эзэм таны өмнө байна. Та биднийхээ улам бүр өөрчилж, зэгцэлж, хэлбэржүүлэн засаач. Өөрийнхөө өмнө та үнэхээр шижиршүүлээч. Та өөрийнхөө үгээр та биднийг шалгаач. Таны үг миний дотор ургаж байна. Таны үг бидний дотор соёолж байна. Таны үг бидний дотор цэцгэлж байна. Үнэхээр бийжиж байна, хэлбэржиж байна. Таны үг биднийг барьж байгуулж байна. Таны үг биднийг замчилж байна. Таны үг биднийг өөрчилж байна. Таны үг биднийг гэгэрүүлж байна. Таны үг биднийг гэрэлтүүлж байна. Таны үг биднийг босгож байна. Таны үг биднийг зоригжуулж байна. Таны үг бидэнд мэрэгэн ухааныг өгч байна. Өө эзэн тань талархъя. Танаас ирсэн үг болохыг болгоно үнэхээр талархаж байна. Ирэх өдрүүд нь үнэхээр бидний сонссноос ч илүүтэй сонсоогүй, хизээч сонсоогүй, хизээч хараагүй, хизээч мэдрээгүй зэрэг зүйлснээ явагдах болно. Тэгжиж бид нэр дараа ч алхам руу гарах болно. Тэгжиж бидний итгэл үнэхээр өсөх болно, төлөвшөх болно. Бидний итгэл бас хөгжих болно. Есүс танаа баярлалаа. Амен. Талархын энэ өдөр